Сайн байцгаана уу үзэгчдээ. Channel 11 телевизээс та бүхэндээ амралтын өдрийн ая тогтчин зориулан бэлтгэн хүргэж байгаа. Өглөөний мэнд хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болж байна. Өглөөний мэнд нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаасан уу? За, guten 1 2 3. Guten Morgen. За, энэ бол Герман улсаар өглөөний мэнд гэж та бүхэндээ мэдчилж байгаа. За, тэгээд Германаар бас guten Tag. Guten Tag. Сайн байна уу? Сайн байна. Guten Tag, guten Tag. За, сайн байцгаана уу үзэгчдээ. Тэгэхээр эхний одоо хэсэгт маань болохоор хулан багш маань гэрээ нөхцөлд яаж дасгал хөдөлгөөн хийх вэ? Ер нь бол ойрын баг сар шахуу хэдүүлэл гэртээ сайхан хоригдож байна. Сайхан цаашаа ер нь бол нэг өвчин зоолонгоос одоо сэргийлэхийн тулд гэртээ хоригдож байгаа. Хориотой байгаа тийм. Хөл хориотой байгаа учраас та бүхэн дасгалаа. Гэрээ нөхцөлд хийгээрэй гэж хэлээ. Босоод дагаад хийгээрэй гэж хүсмээр байна. За амралтын өдрийн мэнд хүргэе. За би таад өнөөдөр тасархаа сорил тасгал би таад зааж өгнө. 1000 challenge гэхээр 1000 challenge 1000 тоо явна гэсэн. Тэгэхээр нийт 10 дасгал өгнө. 10 дасгал. 10 дасгалыг 100 тоогоор гүйцэтгүүлнэ. Ойролцоогоор нэг цаг 30 минут бол боллоо. Би дөнгөж сая бэлтгэлээ гэдээ басан байхгүй. Бараг цаг 30 минут болж байна. Тэгээ цаг бол хамаагүй. Хамгийн гол нь та дасгал бүрийг 100 тоогоор гүйцэтгэх хэрэгтэй. Окей. За дундаа бол мэдээж амарч болно. Гэхдээ 30 секундээс илүү амарч болохгүй. Тэгээд нэг дасгалыг одоо та шууд 100 угсруулаад 100 явж болохгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр 25 яваад жоохон амсгийг буцаагаад ороод ингээд яа. Эхлээд дасгалаа 100 игээд дараагийн дасгалаа 100. Эсвэл бол хооронд нь 20 солиод тоогоо санаад явсан ч болно. Тэгээд дөрмийг бол та өөртөө зохио яаж ч явж болно. Хамгийн гол нь эцсийн дүндээ бэлтгэл дуусны дараа та 1000 тоо явсан байх хэрэгтэй. За тэгээд амжилт гэсэн хөө энэ дасгал биш хүн болгон тохирсон биш үү. Тэгэхээр дасгалын ачаал аваад сурсан бэлтгэлийн ачаал аваад сурсан хүмүүс яваарай. Тэгэхээр хүмүүс төрөө дудааг байгаа ээжүүдтэй хөвгөл ээжүүд хамаагүй хийж болохгүй шүү. Энэ болохоор зэрэг маш интенс ачаалтай дасгал учраас өөрийгөө сайн сонсоорой заяа. За тэгээ амжилт гэсэдээ сорил дасгалыг хийж дуусаад ямар байсан сэтгэлдээ надтай хуваалцсан.
Хулан багшийн маань гэртээ зааж өгсөн эрч хүчтэй тасгал та бүхэн таалагдсан бах. Хэцүү санагдчих бас магадгүй. Та бүхэн минь өөртөө тохируулаад гэрийн нөхцөлд хөнгөн бас хийж болно шүү. Одоо над шиг ч юм уу бас завгүй хүмүүс нэлээд байдаг л да. Одоо фитнес мэднес орох завгүй ч юм уу. Хас орох дургүй ч юм уу тийм. Тиймэрхүү хүмүүс ахмал энэ хулан багшийн гэрийн нөхцөл хийх боломжтой дасгал хөдөлгөөнийг хийгээд үзээрэй. Та бүхэн бас өөрчлөлт гарах бах. За тэгээд өргөжлүүлээд өнөөдрийн нэвтрүүлгийн сонгосон улс маань болохоор Герман улс байгаа. Тэгэхээр өөж авах маань бол Герман улстай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг бэлдсэн байгаа. За Герман улс ер нь одоо ямар түүх туулсан тийм. За 91 онд одоо босч нэгдсэн, арчилсан болон одоо холбооны бүгд найрамд Герман улс гэж хэлсэн тийм. За тэгэхээр Герман улстай холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Герман дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг. Байршлаараа Европ ТV-ийн голд байдаг улс тул жуулчид болон иргэдийн хувьд маш ашигтай байдаг. Герман олон зууны турш Европын соёлын төв байсан төдийгүй өнөө цагт дэлхийд өндөр ач холбогдол үүрэгтэй улс юм. Герман улс Польш, Австри, Люксембург, Франц, Швейцар, Бельги, Голланд, Дани, Чех гэх мэт 9 улстай хэлэлдэг. Хүний хөгжил, амжиргааны түвшин, боловсрал, эрүүл мэнд гэх мэт индекс үзүүлэлтээр Герман улс дэлхийд 4-т бичигдэж байна. Эхний 3 байранд нь харин Норвеги, Австрали, Швейцар ордог юм байна. Энэ бол Герман улс. Guten Morgen гэж өглөөг эхлүүлээд Герман улсын тухай сонирхолтой баримтуудаа хамтдаа үздэцгээе. Берлин хот Парис хотоос 8 дахин том, талбай 891 км² байдаг. Францын нийслэл хажууд нь 105 км² л эзэлдэг. Одоогийн Бундестаг засгийн газар байрладаг Рейхстагийн дугуй дээвэр нефт харагддаг шилээр хийгдсэн. Ард түмэн биднээс өндөрт, харин бидний ажил шилэн байх ёстой гэдгийг бэлэгдэж ингэж хийжээ. 1990 онд зүүн баруун хоёр Герман түүхэндээ анх удаа нэгджээ. Герман улс 16 бие даасан холбоот улстай. Герман улс даяар 2100 орчим эртний цамхаг байдаг. Кёлн хотын алдарт сүмийг бараг 700 жил барьсан. Доторх багтаамж нь мундаг шүү дээ. Дотор нь 40 мянган гаруй хүн багтдаг. Нэмцүүд өнгөрсөн баларсан нацист түүхээсээ маш их ичдэг юм байна. Нацист ёсолгоо үйл хөдлөл үзүүлсэн хүмүүст энд эрүүгийн хариуцлага тооцдог. Дайны буруу үйлдэл болсон явдлын бурууг энд хүүхдүүдэд бага наснаас нь зааж сургаж өгдөг. Нэгэн телевизийн хөтлөгчийг Гитлерийн хийсэн авто замуудыг магтсныхын төлөө ажлаас нь халж байжээ. Герман хэлээр дэлхийд ойролцоогоор 105 сая хүн ярьд юм байна. Улс даяар тархсан аялга хэллэгүүдийг хойд, дунд, өмнөд аялга гэж ерөнхий 3 хуваадаг. Гэвч хойд зүгийн телевизээр өмнө зүгийн зочин оролцсон тохиолдолд заавал хадмал текст урсгах шаардлага гарах нь олон шүү. Герман улс 900 орчим гүүртэй. Энэ нь Европт тэргүүлсэн үзүүлэлт. Усан дээрх хот гэдэг Венецэд гэхэд 410 л гүүр байдаг шүү дээ. Германы хүн амын тоо 80 сая байдаг бөгөөд Европ ТV-д 2-т бичигдэж байна. Герман иргэн визтэй визгүй 170 орчим улсад нэвтрэх боломжтой. Энэ нь бас Европын орнуудын дунд рекорд юм аа. Германыг сэтгэгч нар, зохиогч нарын нутаг гэж хэлдэг. Эндээс маш олон философч, ая зохиогч нар гаралтай шүү дээ. Нэмцүүд хөдөлмөрт зантай, сахилга баттай, сурган хүмүүжүүлэгч төрлийн хүмүүс. Берлин хотод Европын хамгийн том вокзал байдаг байна. Герман улс Европ ТV-д анх удаа зуны цагт шилжиж тог хэмнэх аргыг хэрэгжүүлж байжээ. Энэ үйл явдал 1916 оны 4 сарын 30-нд болж байлаа. Найз нөхөд хамаатнараа зочлох явдал Германд тэр болгон болоод байдгүй. Уулзах бол хүмүүс энд ресторан, кафе, гадуур уулзна гэхээс биш нэх айл хисээд байхгүй. Нэмцүүд бас гадуур холох дуртай хүмүүс. Ажил дээрээ идэн, гадаа идэн, эсвэл хоол захиж идэн. Хоолнд орохдоо Герман эрэхтэй тооцоо даана гэж зүтгэхгүй. Эмэгтэй ч гэсэн даалгах гэж чичрээд байхгүй. Харин ч даахгүй бол баярлна. Нэр төр шүү дээ.
Герман улс зүрх цэцгийн ханд хэрэглээгээр дэлхийд хоёрт бичигдэнэ. Нэгд нь Ирланд байгаа. 736 оноос Германы шар айрагны түүх эхлэлтэй Баварын Гайзенфельд хотхонд анх 10 шүүс ууна гэж ярьж байсан гэдэг. Тэр үеэс хойш 1500 орчим сортын пив гарч ирсэн юм. Дэлхийн хамгийн том шар айрагны баяр бол жил бүр Мюнхен хотод болдог Октоберфест. Энэ үеэр 6 сая гаруй жуулчин дэлхийн өнцөг бүрээс энд цуглаж зүрх цэцгийн хандыг мэдэрдэг байдаг. Хамгийн эртний шар айрагны үйлдвэр бол Вельтенбургийн Аббей. Өөрөөр хэлбэл Вельтенбург хамбын цайз юм. Энэ цогцлборыг 1040 онд барьжээ. Бавард шар айргийг албан ёсоор хоол хүнсний ангилалд оруулжээ. Үүнийгээ дагаад ажлын цагаар ажилтнанд нэг аяга пив зөвшөөрдөг. Ах トゥ Грим Германы соёлын онцлог ялгааг уран сайхны аргаар бичдэг байсан болохоос үлгэр бичээгүй юм байна. Харамсалтай нь дэлхийд тэднийг хүүхдийн үлгэрийн зохиолч гэж хүлээж авдаг. Герман хүүхдэд бүхнийг зөвшөөрдөг. Гэхдээ хариуцлагыг эцэгэх нь үүрнэ. Гацуур мод чимэглэх ёс дундад зууны Германаас гаралтай. Германд 400 орчим зоопарк байдаг. Хамгийн том нь Берлиний зоологийн сад. Герман гэр бүлийн данс тооцоо тустай байдаг. Эхнэр нөхөр гэрийн 2 данс хөтөлж өөрийн үзмжээр амьдралдаа зарцуулна. Загачлал харин Германд амаргүй. Нэгдүгээр сонирхогч нь мэрэгжлийн дамжаа төгснө. Тэнд нь мэдээж загасыг баг зовоох, загас барих урлаг гэх мэт хичээл орно. Ингэж байд загасчны эрхээ олж авна. Гэтэл нуур усан сангууд нь ихэнх нь эзэмшилтэй тул загас чинь заавал зохих нийгэмлэгт гишүүн болж хандив үргэж байж загасаа барих эрх олж авна да. Германы ихэнх такси Бенц байдаг. Германд шоронгоос оргуул нэмж шийтэгдэг. Яагад гэвэл энэ улсад эрх чөлөөрөө тэмүүлэх нь ухаанд хүний хамгийн эрхэм хүсэл гэж үздэг. Гэтэл зам дээр шатхуун дуусаа зогссон бол заавал торгуулна. Нийт хүн амын 75% нь түрээсийн байранд амьдардаг. Энэ бол энгийн үзэгдэл. Германы канцлер асан Ангела Меркель даруухан байр түрээсэлдэг байсан. 11-р сарын 9 бол Германы хувь зай шийтсэн өдөр гэдэг. 1918 онд Герман улс тунхаглагдаж, харин 1989 оны 11 сарын 9-нд Берлиний хан нуржээ. Германд хөдөлмөр эрхлэлт маш өндөр. Хүн амын тал нь буюу 15-аас 65 насны 40 сая гаруй иргэн цалинтай ажил хийдэг бахнэ. Цагаачтын анхаарал татсан орнуудын жагсаалт нь Герман улс хоёрт бичигддэг. Энэ бол амьдралын түвшинтэй нь холбоотой. 2017 онд Герман улсад 37.6 сая жуулчин иржээ. Ард иргэдч гэсэн жуулчдад маш ийгдэг ханддаг. Боломж нь байвал тэд хувийн унаагаараа ч гэсэн хэнийг ч хөргөөд өгнө. Зүүн баруун Герман сансраас хоёр өөр өнгөтэй харагддаг гэрлийн лампны өнгөний ялгаа юм. Ийхүү Герман улсын тухай багч гисэн мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлгээ өргөжлөл үзнэ үү? За ингээд үргэлжлүүлээд манай зочны булан маань эхэлж байна. Өглөө хөтөлбөр маань, өглөөний мэд хөтөлбөр маань ер нь жоохон твшиж байна, дээшилж байна, өөрчлөгдөж байна тий. Тэгээд анх удаага өглөө хөтөлбөрийн маань зочноор орж иж байгаа танд баярлалаа. За зочноор ер нь бол маах дандаа дотроос хүмүүсээ оруулдаг байсан. Одоо болохоор ингээд гаднаас уран бүтээлч, янз янзын ажил хөдөлмөр эрхэлдэг салбарын хүмүүсийг оруулж иж байгаа. Энэ удаагийн зочин маань болохоор та бүхэн харж байгаах. Хорвоод хүмүүс мэдлээд хормын төдий амьдрахтаа үнийн худал хоёрыг үнийч ялгаж амжидгүй. Хууртаж мэхлэгдсэн хонь нь худлаа гэдгийг мэднэ.
үхэж үргэцсэн хонин үнэний тухай ярина. Хэрвээ бурхан чамайг дуудахыг бол хичнээн залуу байсан ч хамаагүй. Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол буян нүгэл хийсэн чин ялгаагүй. Чиндийн Зориг ах хөрөлцөн ирсэн байна. За би ер нь бол эхлээд өөрийнхөө тантай одоо танилцсан түүхээсээ ярьчих те. Таны уран бүтээлчтэй танилцсан түүхээсээ. Тухайд бол би 15, 16 настай байхдаа таны дууг анх сонсч байсан. Тэгээд таныг одоо сая одоо камер асааг байхад бол хоёлаа ярьцж амжлаа шүү дээ те. Та ерөөсө дуугаа ерөөсө CD юм уу тухайд кассет хэлбэрээр ер нь гаргаагүй байсан юм шүү дээ те. Эндээсээ эхлээд яриа тэгээд бас товчхон үзэж байгаа залуустаа бас өөрсдөө бас танилцуулъя. Таны үеийнхэн бол таныг бас сайн мэдж байгаа. Таныг одоо сонсч үзсэн залуучууд ах нар бол байгаа. Гэхдээ яг бидний үеийн яг 20 настай 20 нас одоо гараа явж байгаа хүүхдүүд байгаа, дүүнер байгаа тий. Дүүнерт ерөнхийдөө бол тав өргөө танилцуулаад хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За би нийслэлийн Баатар хот Москвагийн нэрэмжит 10 жилийн 33 дугаар дунд сургуулийг 1985 онд төгсөөд хойш Эрхүү хотын хэлний бэлтгэлийг 86 онд төгсөөд ингээд 86 онд Ленинград хотын цахилгаан техникийн дээд сургуулийн электроникийн ангид суралцсан. Уг нь миний үндсэн мэргэж бол электроникийн инженер. Инженер, цахилгааны инженер, электроникийн инженер. 33 гэдэг чинь сансрын хүүхд болж таарах юм тийм. Сансрын хүүхдүүд миний би ч гэсэн сансарт байсан л да. 97 би төгссөн. Ер нь бол нэлээд хөдөлгөөнтэй залуучууд ер нь бол байдаг. Нааша цаашаа чулуун байлдаа хийдэг ч юм уу тийм. За хүүхд байсан үеэсээ гэхээс илүү хоёлаа шууд ингээ алгасаа явчих тийм. Таныг бол бурхан зоргоо гэж хүмүүс хэлдэг, зооддаг. Танихгүй хүмүүс өө бурхан явж ийн гэдэг тийм. Тэгэхээр таны уран бүтээлээс товчхон яриа л да. Тухайд та ягаад одоо уран бүтээлч хүмүүс чинь ер нь бол ингээд арт түмэндээ зориулаад сонсогч нартай зориулаад одоо CD те кассет клип ч юм гаргадаг гэсэн. Та тэр үед яг юу хийжсэн бэ? Яг энэ уран бүтээл талаас нь ярих юм бол 90 оны намар баха. Би бас 91 оны намар юм байна. 91 он. Тэр үе чинь зах зээл гарцсан жоохон 88 эргүүлсэн шиг явж исэн чи харин айдууны зүгүүр гэдэг нэг уралдаан болдог гэдэг. Тэмцээн. Тэгээд дуучдаг хөгжимчдод орж дуулдаг гинэ гэдэг. Манай найз нар гүчиж одоо дуу муу зохиогол дуулаад байт юм билээ. Өөрийнхөө нэг дуунараас дуулаад тэнд оролцож байгаа гэсэн. Тэгэхээр гүй одоо би ямар хөгжим урлагийн хүн биш яг юу яач. Яг нэг оролдоод үзье. Тэгээ би тэр үед чинь чи санаж байгаа бол нар гэдэг нэртэй од гэдэг. Тэгээ сааралт самхах гэдэг хоёр дуу байсан. Одоо тухайн үед бол нэг ардчил маягийн уур амьсгал орцсон. Тэгээ бас нэг залуу хүн байна, зөрөгтэй ч байж. Тэгэл тэр хоёр дуугаа циркэд эхний шалгаруултанд нь ороод унах байх гэсэн чинь тэнцсэн. Тэгээ хоёрдугаар шалгаруултанд нь орсч бас тэнцчлээ. Тэгээд пеналын ингээд нэг 10 хэд хүн орсон. Тухайн үед чинь харанга орж исэн. Харш байсан, айзам 2, номон шигтгэ бараг л бүх томч бараг тэр үеийнхэн бүгдээр л тэнд ч одоо наадам шиг л хэн ямар бүтээл хийв гэдгийг л бараг нэгэндээ тайлгнаж байгаа, танилцуулж байгаа. Хэн хинбэ гэдгийг одоо ер нь чансаагаа үзэж байгаа л тийм л юм байсан. Тэгээд би ороод тухайн үедээ би байр эзлэг бай. Тэгтээ яг нэг шагнал авсан. Хамгийн зрительский симпатия гэдэг одоо хамгийн хүмүүсийн одоо их балиаш гэсэн таашаалд нийцсэн дуу байдаг. Одоо юу л юм шүү дээ. Үзэгчдийн таашаал. Тийм шагнал өгөөд нэг диплом өгсөн. Тэрийгээ барайл алхаал автобусны цуухгүй явсан чинь нандин цэцгэгчтэй харилтал. Хөөе чи шагналынхаа мөнгөийг авсан юм уу гэлтгсэн байхгүй. Мөнгө өгд юм уу гэж өгдөн шүү дээ. Чи одоо очиод касснаас наваад гэл. Тэгэхээр за бас нэг шагнал өгч байгаа юм байна. Бас бэлгэшээл кассан дээр очисон чинь тэр үед нэг 450 төгрөг. Тэгэл би авчаал тэрийг их мөнгө шилжээг байсан шүү дээ. Тэгээд тэрийг бас бэлгэшээгээд би ч бас 8 хэд мөнгөтэй байсан. Гэхдээ тэр мөнгө бол одоо ингээд өөрийнхөө уран бүтээлч гэдэг юм уу тийм ээ. Тийм маягаар олсон мөнгө их хүнтэй санагдчихэж үлээ. Тэгээд 90-ад оны үе гэж ярьлаа шүү дээ. Та түрүүн хэллээ бас нэг Оросд сурч ирсэн тийм. Энэ үеэс бас биднэрт бас одоо хэлэх зүйл байгаа болоо одоо сонирхолтой зүйл байгаа болоо одоо маа залуучууд маань гадаад дотор руу яваад сурцсан сургууль соёлд одоо ороод сурцсан тухайн энэ сургуулиуд
ямар байсан бэ? Хүүхдүүд ер нь бол юу сурахыг эргэлздэг байсан бэ? Одооны хүүхдүүд ер нь юу сураасаа гэж бодож байна. Ер нь сургууль соёлыг та ер нь ямар байгаасаа гэж төсөөлдөг вэ? Бид нар чинь улсаас нэг яамны харьяан дээр байдгийг. Тэгээд тэр яамнаас зардлаа аваад хойшоо сургуульд явна. Тэндээ очиод стипенд гэдэг мөнгө авна. Эхлээд 70 рубль өссөн сарын. Сүүлдээ 90 рубль өссөн. Тэгээд нэг оюутныхаа байрны мөнгө гэд тэндээ 5 рублийн бас төлнө. Тэгээд үлдсэн мөнгөөр нь тэгэл идэж уугаал амьдрын да. Тэгээд бас тэгтээ бол одоогийн оюутан тэр үеийн оюутан хоёрын дунд бас нэг юм юу гэдэг юм дээ. Нэг ялгаа байна. Одоогийн оюутнууд бол бидний үед бол хичнээн ингээд улсаас зардлын дагаад дээр нь амьдр гээд мөнгө өгсөн гэсэн бид нар бол хүн ингэж итгэл найдвар өгөөд ингэж яхад бол тэгээд конкурс өгөх гэж бас буу юм болно шүү дээ. Тэгэхээр бараг юм орж чадахгүй. Хойшоо сургууль явна гэдэг бол ер нь 10 дугаар ангиа төгсөж байгаа эрэгтэй эмэгтэй ер нь л хүн бүхний л мөрөөдөл зорилго байсан. Тэгэл очиод сурах чинь бид нэр за ингээд ийм их итгэл найдварыг аваад ингээд явж ийн гээл их сурах ёстой. Сургуулаасаа хасагдчих болохгүй ч гэдэг юм уу. Шалгалтанд давж болохгүй гэл байнгын тийм их бодолтой. Тэгээд эцэг эхчүүд хүртэл одоо баг эх орныхоо итгэл найдварыг өсөрдүүлж болохгүй ч гэдэг юм уу. Нэг тийм үзлээр бид нэр хүмүүжүүлж явуулдаг. Тэгээд бас их гоё шүү дээ. Бидний анх явхад бол юу яадаг. Их төлбөрийг хааж ягаад. Дүнгэж анх гадаад явж байгаа хүмүүс 1000 төгрөг өгдөг байхгүй. За тэгээд их төлбөрийг хаагаад зөвхөн хойш явж байгаа оюутнууд орно. Тэгээд тэд нэр тэндээсээ яг нэг эх орныхоо нүүр царай гэж боддог юм яадаг юм бас нэг эцэг хитэн дэмжлэг болж байгаа ч юм уу. Тэгээд 1000 төгрөг аваад тэндээс гутлах хувцас авдаг. Айл өнгөтэй үздэг юм уу? Тэгэл тэндээс нэг бэлтгэлийн хувцас наануу цаануу гэл. Тэгээд яг манай ах эрхүүд би эрхүү явж байгаа шүү дээ. Эрхүүгийн бэлтгэлд явж байгаа. Тэгсэн чинь за чи нэг тийм юм аав гэл надад хэлж байгаа юм л да. Одоо энэ зурагт арай зүгээр. Тэгээд би ороод нэг бас нэг бичгэн зарах марх юм дундуур нь авч л байлаа. За яг заримд бол гутлах хувцас цамц гэл аваал тэгэл явж исэн. Одоогийн хүүхдүүдийн нэг ялгаа нь гэхээр өөртөө мөнгө төлөө сурж байна. Өөртөөхөө төлөө эцэгийнхээ мөнгийг аваад сургууль сурж байгаа мөртлөөсөө. Яг бид нар шиг ингээд стипенд аваад хүнээр даалгаа сурж байгаа бидний яг одоо зүгээр яг зарим хүмүүс бол буруугаар ойлгож магадгүй. Бидний төвшөнтэй ухамсар гэж юм байна шүү дээ. За би ингэх хэрэгтэй гэдэг юм уу. Ингээ зарим мундаг залуучууд зөндөө байна уу. Зарим залуучууд нь бол тэгээд одоо дэлгүүрээс нэг талахч байдаг юм уу. Нэг одоо заадаг цамц авахтаа бол ингээл энэ юм байна гэл бөө юм болвол нэг тийм ээ. 1000 төгрөгийн талахч байдаг юм уу. Нэг 50 60 мянган бодуулах авахтаа бөө шингэл цоололт тэгэл чи баргуудлагчтайгаа яриад бөө юм болдог мөртлөөсөө 2-3 сая төгрөгийн сургуульд сураад мөнгө төлөө сурж байгаа мөрсөөсөө лекцэндээ явахгүй. Тэгэл шалгалтанд дуунсан кредитийн өрөнд ороод ирэхээр тэр ядаж ин зах зээлийн сэтгүүгээ ботхоор би чинь боловсрол худалдаж авч байгаа юм шүү дээ тийм ээ. Тийм сэтгүүгээр болоод энэ мөнгөийг чи миний ээж аав тийм ээ гаргаж байгаа. Би зүгээр ямар хүнд нэг мундаг диплом үзүүлэх гэж сурж байгаа юм биш шүү гэдэг тийм ухамсар бас толгойдоо хийвэл зөндөө эцэгчүүд бол баярлах байх. Тэгээд одоогийн залуучууд бол айхтар ухаантай. Бид нар чинь ингээд бидний толгойн тарих нь бол яг үндэлүүд бол социализм маягийн бас нэг хайрцагт орсон баримл юм баригдмал сэтгүүтэй шүү дээ. Нуугаад яг залууч жоо хуучинсаг гэдэг юм уу та. Одоогийн залуучууд бол сайхан чөлөөтэй сэтгэж байна. За тэгэхээр та сая бол бүр 5 толгойд очиж ажиллаж байсан байна. Ер нь хөдөлмөрийн хувьд ер нь та ямар мэргэжил одоо ямар салбарт ажиллаж байна? За ер нь танд аль нь илүү их наалцтай байна? Ер нь залуучууд ер нь алийн зөвлөмөр байна? Юу хийвэл ер нь бол бид нэр ер нь сэтгэл хангалуун байх болов? Ер нь бол би бол өөрөө нэг улсын байгууллагад бас нэг 10 жил ажиллаж үзсэн. Хувийн байгууллагад 10 жил ажиллаж үзсэн. Одоо би яг өөрийнхөө хувийнхаа юмыг бол хийж байгаа л да. Тэгэхээр юу гэж хэлэхээр яг ямар нэгэн хэлбэрээр одоо нэг цэрэгт яваад ирсэн хүн хатууж ин гэдэг шиг. За нэг улсын байгууллагад нэг 2-3 жил ажиллаад үзье. Ямар байдгийг мэдээд авах. Салбар байсан хамаагүй. Яг өөрийнхөө бодож байгаа газар ороод үз. Хүн насан туршаа суралцсан шүү дээ. За тэгжэл нэг хувийн компанид ажиллаад үз. Ийм энэ хоёрын ялгааг мэдээд анализ хийгээд яг өөрийгөө бэлдэж яагаад ч юм уу те миний зүгээр санаа шүү. Тэгж яагаад за би ер нь хувийн юм хийх юм бол ийм л юм хиймээр юм байна. Инх юм байна. Ийм зам туулах юм байна. Ерөөс ямар ч хувийн юм хийсэн явж байгаа бол улсын байгууллага яам тамхтай холбогдчихдаг шүү дээ. Ер нь хамгийн том худалдаа авах чинь төр байдаг юм биш үү ер нь. Тэгээ явж байгаа сэдвүүд тэгээд тос төрлөөр гарчаад байна. Тэгээ тийм болохоор залуучуудад ер нь ажил голоод хэрэггүй. Ямар ч ажил хийсэн одоо ингээл
хармаанд нэг дүнтэйтэл мөнгө орж ирэхгүй ч гэсэн сэтгэл санаа оюун ухааны хувьд бол тэр хүнийг аягүй их боловсруулад өгдөг. За үзэгчтэй ингээд манай зочны булнаар бидний дунд хилд заншснаар бурхан зориг ах маань ирсэн байгаа. Тэгэхээр таны уран бүтээл рүү бас ормоор байна. Уран бүтээлийг чи яриулмаар байна. Ер нь өөр телевизүүдээр та ярьсан л ах. Өөр зочтой одоо зочин болж ороод ярьсан баг л та. Би түрүүн хэлсэн нэг 16, 15 настай байхдаа таны дуу сонсч байсан. Тэгэхээр энэ дуунуудын үгнүүд надад их нөлөөлсөн л да. Яг бидний үеийн залууч. Яг миний найзуудын хүрээлэх юм бол 20-од залуучууд бол байгаа. Бүгдээрээ таны дуун дуртай, сонсох дуртай. Та энэ дуунуудын үгийг ингэж яаж ингэж зохиосон юм бэ? Ер нь ингээд уламжлалт эстрад маркийн те поп дуунууд ингээд байдаг те. Сайхан хайр, сайхан амьдрал, сайхан ээж аав гэдээ дуулж болдог. Таны дууны үгнүүд яагаад ийм онцлогтой юм бэ? Ер нь дуунуудын үгээ та ер нь яаж сэдэлж зохиожсэн юм? Одоо хүн бүхэн л одоо ингээл өөрийн ертөнцтэй шүү дээ. Чигээд бас бодсон ертөнц одоо хүмүүс тэрнтэй адилхан ингээд өөрийнхөө дотоод энэ бодож байгаа юмыг бас нэг хүн философтой гэсэн үг тийм үү ертөнцид. Тэрийгээ л ингэж илэрхийлэхийн тулд тэгээ нэг юм хэлэхэд хамгийн хэцүү дуу чи юу н аав ээж эх орон хайрын тухай дуу гэдэг шүү дээ. Ягаад гэвэл маш хэлэхэд хэцүү эмзэг юм байдаг байхгүй. Тэгэхэд манайх эсэргээр хамгийн амархан дуу. Таныг ингэж хэлэхээр би гайхаад байна л да. Тэгэхээр ягаад тэгэхээр хэрвээ яг ингээд гүн утгаанд бол одоо ээжигээ аавыгаа дуулахлаар одоо яг юу гэж хэлхийд чи одоо хэлэхээргүй тийм нандин тийм бүр одоо нэг зүгээр нэг тийм амар мундаг л баг бурхан шиг тийм бурханаас ч илүү тийм хүмүүс шүү дээ. Тэгээ тэрийг зүгээр л дээл уцаар нь дуулахлаар бас айгүй эвгүй санагдаад байгаа миний хувьд бол. Тэгээд нэг хайр сэтгэл хүний одоо юм гэдэг чинь тийм ээ. Бас ингээд одоо нарийн нандин бодог одоо ингээл эхнэр нөхөр хоёр ч одоо ингээл бараг л одоо бүх юм яриад одоо хамгийн нээлттэй байдаг хүмүүс. Тэр юм чи ингээд яг ингээд бүр яг цэгийг нь болоод хэлнэг бол аюу хэцүү. Яг зүгээр нэг өнгөцсөн тийм үү? Зүгээр яг хүнд нэг тайлбарлах маягаар нэг энгийн тийм ээ? Тэгж хэлвэл болно бол. Яг голын олж хэлнэ гэдэг чинь маш хэцүү. Зарим нарийнх аюу мундаг хэлсэн байд. Би тэгэл за иймэрхүү хэмжээнд тийм дуу хийж чадахгүй юм бол ийм хүнд ийм айхтар нандин тийм сэдв рүү ороод хэцүү юм байна уу? За эднэрийн сэдв бол эднэрийн ч гэх шаашин те энэ сэдв бол ийм байна. Та бол энэ сэдвээс бол жирэгт юм байна шүү дээ. Тэг жоохон айдаг. Тэгэхээр таны дууны үгнүүд миний хол зүгээр ертөнц амьдрал зүгээр зориг. Эцсээс бид нэр яах гэж амьдарч байгаа юм? Яаж амьдарч болно? Тэр бол яаж юм харин яг энэний чинь эцсийн зориг нь юу юм тийм үү? За ингээд сонсогч олон гэж байгаа. Сонсогч олон бол байнга л цангаж яадаг, байнга л одоо шинэ юм хүсэж яадаг. За хуучин юмдаа дуртай, хуучин юмыг одоо илүү ухад сонсох дуртай хүмүүс ч бас байгаа. Одоогийн үед сонсогч нар маань болохоор пянз болон одоо пянзыг илүү их одоо хүсчил байна л да. За таны хувьд одоо эргэн ирэх одоо юу бэ нөө хүсэл сонирхол ер нь байна уу? Сонсогч нь бол ингээд бид нэр ингээд бэлэн байж штэ. Таныг бол хаана хизээ нэгэн цагт гараад ирнэ гэдэгт бол одоо хүсэл мөрөөдөл гэх юм уу бидний одоо нэг юм дотор байгаад байгаа байхгүй. Таны одоо хувийн ажилдаа орсон байна гэсэн шүү дээ. Би бол таныг уран бүтээл рүү орсон болоо гордоод байна л да. Хувийн зүгээр бизнес ажил. За. Гэхдээ энэ урлаг гэдэг чинь бас одоо ингээл залуучууд боддог байх л та. Би одоо энэ урлагийнхантай хайртай. Эдгээр чинь ингээл айгүй хөдөлмөрлөл баахан уран бүтээл хийн. Мэдээж хийсэн бүхэн одоо хүнд хүрэхгүй шүү дээ. Таалагдахгүй. Тэгэл зарим нь бол айгүй сайн бүтээл гэхдээ хүмүүс ойлгодгүй ч юм уу. Маш их ажил байдаг юм. Одоо ажил гэхэл эндээс нэг юм аваад ийшээ зөөх шүү дээ. Оюуны хөдөлмөр гэдэг чинь өрх юм. Тэгээд нөгөө морин торгоод нэгдэг шиг хөгжим торгоод ч нөгөөдхөөсөө салж чаддгүй. За одоо эхнэр хөөхтөн за чи наад урлаг гэж аж ахуй амьдрал ахуй хэцүүлээ гэдэг. Яг салаа явахгүй нэг хорхоо нүрэл за би нэг ийм хичүүл нэг болчих гээд байна гэж юм ингээд бас айгүй тийм хэцүү ажил юм байна лээ. Би болохоор ерөнхийдөө бол бас яг тэгж гүнзгий ордог. Зүгээр сонирхогч юм байна. Тэгтээ би дуртай. Хүн өөрийнхөө оюун санаа дотрыг агаарж өгч бодсон сансан юм хүнтэй хуваалцсан. Өөрийгөө бас нэг цэнэглэж яхад бол надад бол энэ гитар тэгээд энэ өөрөө ай зөхиод өөрөө дуулаад хүмүүстэй санаа бодлоо хуваалцаад өөрийгөө ингээд жоохон цэнэглэж явахд л хэрэгтэй. Ингээд танаас чи залуучууд зарим дуунуудыг мэдчихээ би урамшдаг. Гэхдээ энэний чинь цаана хариуцлага байдаг юм л та. За. Одоо ингээд нэг жоохон дуу гарцсан тэгэл дахиад дараа нэг дуу гаргахлаа нөгөөх нь
яг тэрнийхээ хэмжээнд хүрэх нь үү гэдэг ч юм уу. За тэгээд нэг бас жоо айдас байна штэ. Гэтэ яг би нэг сүулт нэг дуу зохиосон л доо. Одоо ингээд гал халуун сэтгэл рүү ус битгий цацаараа гундаж шарлсан навчс унаж өөрөө хийсдэг юм. Сүүн цагаан сэтгэл рүү шүлсээ битгий хаяараа. Сүүдэр туссан өөрөндөө шуу эргэж ирдэггүй юм аа гэд. Нэгийнхээ сэтгэлийг муу юм хийж болохгүй. За ингээгээл амьдралд чинь сайхан юм зөндөө шүү дээ. Алдаж унахгүй амьдрал гэж хаа байна. За ингээд өглөө хөтөлбөрийн зочноор Зураг ах маань ирсэнд баярлалаа. Таны хувийн бизнес ч амжилт хүсье. Бидний зүгээс хүсэх юм гэх юм бол одоо шинэ уран бүтээлээрээ биднэрт эргэн ирээрээ шинэ тайз бол таныг бол хүлээж байгаа. Сонсогч олон бол бид нар бол байна. Яагаад ингэж хэлээд байна гэхээр би бас сонсогчныхын өмнөөс ингэж хэлж байгаа шүү. Тэгээд танд зочноор ирсэнд баярлалаа. За баярлалаа бас намайг урьж энэ нэвтрүүлэгт оролцуулсан сайхан өглөө байна. Одоо май нэгний баярын мэндийг хуучин одоо социализм үеийнхээ найз нартай бүгд май нэгний баярын мэндийг хүргье. Гал халуун сэтгэл рүү ус битгий цацаарай. Гунд шарсан навчс унаж өөрөө хийстэй. Сүүн цагаан сэтгэл рүү шүлсээ битгий хаяарай. Сүүдэр туссан үүрэндээ шувууд эргэж ирэхгүй. Алдаж ондог амьдралаа аргадж хайлаарай. Алтан нарны туяа шиг сарыг гэрэлтүүлээрээ. Гинэн цайлган сэтгэл рүү шороо битгий цацаарай. Тордож ургуулсан амьдрал чинь тоосонд дарагдвал яан вэ? Итгэл сэтгэл хоёрыгоо гэж битгий алдаарай. Эвэлж нийлсэн амьдрал чинь эвдэж нурах үедээ. Алдаж ондох амьдралаа харагдаж хайрлаарай. Алтан нарны туяа шиг сарыг гэрэлтүүлээрээ. Алтан нарны туяа шиг сарыг гэрэлтүүлээрээ. Өглөөний мэнд нэвтрүүлгийн зочны болон маань үргэлжилж байна. Манай зочноор энэ удаад дуучин Дэзи ихч маань өргөдөн ирсэн байгаа. Өглөөний мэнд сайхан амарсан уу та? Сайхан амарч байна уу? Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрийн мэндийг хүргье. Өмнөх дугаар дээр танаас зөвшөөрөл авахгүйгээр таныг оруулна гэд хэлсэн. Харин тэгсэн. Тэгээ бүр таны хоолой чи хүртэл орог өмнөөс чи шийдсэн байсан. За өнөөдөр хойлоо ямар хоол хийх үү? Ямар бэлдсэн байгаа вэ? Та мах. За тэгээд байгаа материалд би бол нэг амар одоо мэрэгчлийн тоогооч юу гэдэг айгу нарийн юм. Одоо би чинь танийгаа тулгацсан шүү дээ. Тийм одоо зүгээрээ тэгээд ямар ч байсан байгаа тэгээ монголчууд нөө хэрэгтэй байдаг л материал ашиглаад тэгэл гэртээ ерөнхийдөө стейк яаж хийдэг хүүхдүүд ямар хоол хийж өгдөг. Тэгээд та нартай хийж өгье доо. За нарийн ногоо болохоор бормог, ногоон хулуу, хэрээний нүд, помидор. Тийм яг нөгөө за яг юу юм да тий хачир болгоод тий чи энийг өөрөө чи хүн тэгээд угаасаа тэгээд дуртай ямаа өөртөө тэгээд сонгоол хийчих болно шүү дээ тийм ээ баяжуулаад тий яг үнэ. За би бол төмс бүтнээр нь чанаад новшлохгүйгээр дуртай тэгэл өнөөдөр манай дугаар маань германаар мэдчилсэн байгаа. Тэгээд бас герман улсын мэдээлэл маань манай өөж авах өгсөн байгаа. Таныг бас залуудаа герман улсад сурч байсан гэж сонсон таны талаар сонирхуулаач. Тийм би бол яг хуу одоо Монголд байхдаа соёлын их сургуулийн дараа мангийн төгсчөөд тэгээд мэрэгчлэрээ одоо нэг ажиллахгүйгээр герман мэрэгчлэр төгссөн юм бэ? Би жүжигчин шүү дээ, жүжигчин мэрэгчл. Найдан дээр жүжигчин ангийг төгссөн байгаа. Анхны шавьдынх нэг шүү дээ. Тэгээ яг хуу сургуулаа төгсчөөд
мэрэгчлэрээ бол ажиллаагүй л дээ. Тэгээд Герман Ажлаагүй гэж таны бас тоглосон Мерсер кинонууд мэдх юм байна. тий байдаг. Миний муу гэлээ. Миний муу авч мод нэлээ сүлдээ. Би яг оюутан байхдаа 3 магна байдаг шүү. Тод магна, цэц магна. Тий. Цэц магнад тоглосон. Тэр бол айгүй азтай тэм завшаанаад оюутан 1-р курсын оюутан байхдаа 100 тоглосон байдаг. 20 хүрээгүй байхдаа та тоглосон. Тий, ер нь 18 тай байсан. Тийм байна. Залуу насныхаа гоо цэцлэнг тагал гоё. Тэр үеийн гоё кинонд үлдээсэн. Тий, үлдээсэн. Тэрийгээ би бодод бас айгүй юу гэж боддог. Азтай гэж. Тий, айгүй мундаг гоё ихчнэр бол бас юу гэдэг парапонд орж исэн гэж. Тэгээд тухайн үедээ бол би тоглож тэнцээд ингээд тоглохоор болонгуудаа бол гайхчлээсэн та юу яасан. Өөртөө итгэж өгөхгүй. Нэрээ тэнцэж өгөө гэдэг. Тэг айгүй гоё мис тэ ихчнэр парап өгөх гэж яагаад тэнцээгүй. Тэг намайг одоо айгүй царимтай намайг гэсэн бодгийг бодоод өгдөг гэсэн. Тэгээд яг монтор найруулагч гэх мундаг найруулагч маань тоглуулсан л да. Тэгээд юу ч мэдэхгүй штэ номын дуу бол сайн сонсоогүй одоо юу гэдгийг жүжигчнийхаа ажиллаагүй туршлагагүй байхгүй номын дуу сонсоод өнгөж эхэлж исэн зунаал тоглосон байхгүй. Тэгээд өөрийгөө их голж исэн. Тэгээд дараа нь нээлтэн дээрээ уйлаад тэгээд найруулагч маань намайг өхөөрдөл те анхын гэдэг маа миний хөө гэл ингээл аяг төвчлээсэн. Би мундаг жүжигчтэй тоглосон шүү дээ. Одоо ихэнх нь дандаа бурхан болцсон. Тэгээд ардын жүжигчин гомсронгоо аав минь болж тоглодог. Тэгээд Сэлэнгээгч маань тэгээд гавж ичсэн сарайгч чин зүрэг ах маань тэгээд ташбилж байгаа. Дандаа гавьтууд мундаг жүжигчтэй тоглосон. За. За дүүн юу хийх вэ? За би бол туслах тоогооч байгаа. Тийм. Нарийн ногоогоо сайн хэрчээд би яг үнэ. Чи наад чамайг хуураад хуурах уу те? Оо за. Би болохоор энийг ингээд маха яхасаа өмнө ямар хөө хэрчих вэ? Тэ чи өөр хороо. Таны одоо яг энэ юу шиг ч өөрөө л мэлж байгаа. За тэгээд Германд бол тэгээд сургуулаа төгсөж 98 онд явсан. Тэгээд тэр бол би яг уу ер нь бол сурах тэгээд мэдээж би бакалавраар төгсөж жүжигчний мэргэжилтэй. Тэгээд бас урлагийн сургууль энтерт нь сурах тийм аюу гой тийм мөрөөдөлтэй зорилготой явсан л та. Аав минь бас би муудаад тэгээд дуудагдаад ирсэн байдیں۔ Зүг. Тий. Тэгээ яг хоо Германд бол бас нэг жил гарan гоё амьдэрсэн. Зүг. Германчууд маань ерөнхийдөө бол ямар хоол хүнс хэрэгэлдэг арт юм бэ? Ер нь махсаг юм байлээ. Би бол анх за одоо тэгээд нарийн ногоо могоо сайн мэдэхгүй шүү дээ. Бид нар бол монголчууд аягүй их махчин энтер гэдэг шүү дээ. Тэгээ германчууд бол ногоо бол эдэн тэгтэл ерөнхийдөө бидрийг бас монголчууд аягүй их махчин гэдгийгсээ ярьдаг байсан шүү дээ. Тий. Очоод яг герман хүмүүстэй орой хоолнд орно. Тэгээ герман ресторанаар ингээд бас явна те. Тэгэхээр ер нь аягүй их мах иддэг хүмүүс элэ. Гэтэ аягүй гоё махыг аягүй гоё боловсруулдаг. Гоё бэлтгэж иддэг. Тий. Тэгээд нөхрөө одоо юу гэдэг эксэрэл зарлаж ирсэн л да одоо гол мах гэж байдсан байна. Тэ бас шницэл гэж байдсан байна. Ингэж хийдсэн байна гэдэг ч юм уу. Тий. Тэгээ Германд бол яг хаа тэгэл найз залуу байсан болохоор тэгээд аль ирэх муур шиг хаал хийдгээл дими тинэл хотуудын үзэл аялал. Аль хотод та байсан бэ? Би бол яг Берлингээс цаашхна одоо Балтийн ирэг дээр байдаг Росток гэх хот байдаг. Нөө та. Тийм. Гэхдээ тэр бол нөгөө зүүн Германд ордог байхгүй юу? Герман хүмүүсийг ерөнхийдөө их нарийн тооцоотой гэж хэлдэг. Ер нь бол их төлөвлөгөөтэй, тооцоотой. Одоо юу гэдэг бидрийг бодвол сарынхаа орлогыг тий тооцоолно. За энэ бол одоо юу гэдэг сард иймэрхүү зардал гарна. За энэ шоуны мөнгө гэдэг ч юм уу тий бүр аюу тийм нарийн тооцоолдог хүмүүс элэ. Тэгээ ямар ч байсан ажиллачаад ажлынхаа 5 дахь өдөр болгон гардаг. Тий гадуур найз нөхдөдөө уулзч бас суудаг. Пив бас ахуй бол яг цайшгил уудаг. Тэгээд Германд бол би
пив их ууж чаддгүй ч юм уу байхдаа очиж исэн. Тэгээ герман пив гоё амттай л да. Та гол маха амтлаг байгаа юу? Амтлаг байгаа. Энийг бол бас янз янзаар л хийдэг. Тэгээ өөрийнхөө л хийж гол мах бол зөөлөн байдэ. Тэгээ яг зарим зүгээр яг гуйны мах ч юм уу, сэрний мах ч юм уу хонуулаад дарж бариад хонуул гоё. Илүү гоё зөөлөн болол яа гэм бэлээ. Тэгээ зөөлхөн болохоор ингэсгээл тэгэл хурдан аргаар. Та одоо энэ хөл хориогоор гэртээ хэрэг хоол хийж юм. Ер нь бол тэгэл хийдэг л дээ. Их октодтой хүн октодоор хоол хийлгээд байна уу? Ер нь тий хүүхдүүд бол одоо тамраад бас хоол моол хийж сураад байгаа хөрхөн. Тэгээд ээлжлэл хийндэ. Заримдаа хамгийн сайн хийдэг хоол ямар хоол вэ? Миний юу? Тий. За би бол Монгол хоол одоо хийцтэй цай. Тэгээ хар шүлмөл тий бууз хоошуур Монгол хоолнд их сайн. Тэгээ манай байхдаа ч гэсэн тэгдэг байсан Монгол хоолоо чи гээд. Маа нөхөрч айгу. Нарийн нандаа хоолоо би нарийн нандаа хоол хийдэг, украин хоол хийдэг, орос хоол их хийдэг. За таны махаа шарахаас өмнө би сайхан нарийн ногоонуудаа танд шараад туслая тий. Би бол нэг нарийн амтлагаас илүү зүгээр сайхан оливын тосондоо болгоод сой савсаар хамталжээ. Тэгээд хар перцээр хамталжээ тий. За тэгээ чи ч угаасаа өөрөө эрүүл хоол хийдэг хүн. Эрүүл маягаар хамталчихгүй тий. За энэ гол махыг бол яг гадаадынхан ер нь манайхан ч гэсэн зарим нь бол түүхий, шүүрхий идэх шүү дээ. Би болохоор болгоод тий шүүрхий идэх дуртай биш ээ. Биш үү. Та одоо нэг шүүрхий жүсж байгаа шүүслэгэл болчихсоо л гэж бодож байна. Та нэлээд олон хүний порц бэлдсэн биш манай одоо ажилчдаа тий зураглаач ам суух гад тий шүү дээ тий. Дэсэгч маань сүүлийн үед уран бүтээл хийвөө хөл хорионы үеэр бол ер нь манай урлагийнхаа ерөнхийдөө нам гүн бас байгаа шүү дээ тий. Яг уу зарим нь бол хийж л байна л да. Хөл хориг далимдуулаад бас хийж байвал бас айгүй гоё л доо. Тэмээгийн зүгээр суугаа тий. Харин бас зав гарч иж бас болохын тий нөгөө талаараа тий. Тий зүгээр яг гадуур явуулахгүй газруудыг хажлуулахгүй энэ төр байгаа болохоор л байгаад ер нь бол шинэ цомгийн ажил эхэлсэн байсан л да. Одоо 18 онд эхлээд тэгээд дуусаагүй. 18 онд эхэлсэн байсан. Зөв. Тэгээд гангтер цомгоо хийя гэдэг. Ер нь бол нэг юу гэдэг хүмүүс чи 2 3 дуу гаргачаал айгу яарав ингээл цомгийн ажил болохгүй яарад байдгүй. Тэгэл яг гарах юм гарах үедээ л гарна гэл би ч өөрөө их тайван талдаа. Тэгээ яхаа дуунууд бас дутуу хийгдсэн дуунууд байгаа. Дуусганд дагаж юу? Тий, хоолонд орж амжаагүй дуунууд зөндөө байгаа. Та сүүлд хаана хамгийн сүүлд дуулсан бэ? Миний мэдхийн бид хэдий нөгөө Channel 11 телевизээр сайн нөгөө 3 сарын 8-нд ээжүүдтэй мэтчүүдтэй зориулсан. 3 дараа нэмэх нь 8. Тий 11. Тий хамгийн сүүлд бол баярын нэвтрүүлэгт та оролцсон тий. Тэгэхээр зочноор өрөөдөд айдуугаа өргөсөн. Тэр баг одоо хөл хорионы өмнө болсон л явдал хийжтэй таны дуугаа дуулсан. Хөл хорой гайгүй болсон үед хийсэн. Тий тэрнээс өмнө бол бас ер нь их гараагүй байна уу. 37 доор тоочгийн киноны тэр юу бас 20-ны үед штэ. Онлайн нээлт. Тийм. Тэгэхээр та ямар дуу? Нөхрийнхөө дуу дуулсан. Тий тэгээ таа биш нөхрийнхөө дуу. Тэгээ манай хүний дуулсан дууг дуулаачаа гэд Skype-лаас өөртөө санал тавиад тэгээ дуулсан. Тэр бол бас жоохон хүнд даваал байлаа. Гэтэ яах вэ тэгэл дуулсан да. Тэр нь ер нь цаг хугацааны хувьд ч гэсэн ерөнхийдөө ойрхон байсан баха тий. Тэгэхгүй яах вэ нэг удаагүй байсан уу тий. Гэтэ олон хүмүүст их хүрсэн баха. Тэр кинон ч их хүрсэн. Тэгээд луун ч их. Тэгээ дуу нь бол хүрсэн өөрөө айгүй хамгийн сүүлсэн шүү дээ. Тийм ээ. Дуу нөхгүй. Тэгээ ер нь бол айгүй сэтгэл гаргаж олон хоног нойр хоолгоо сууж хийсэн. Тэгээд хүмүүст их хүрсэн. Энэ нэ ба. Тэгээд хүн болгон хөл хорионд байгаа, карантинд байгаа. Та юу хийж өнөөдөр карантиныг давж ин да. За тэгээд хүүхдүүдтэйгээ хичээлийн хийдэг нь дэсэ ихт чинь алдар тэхийн 2 дугаар одонтой хүн байгаа шүү. Аль дээр үед авсан шүү дээ. Одоо бол тэгээд 4 охинтой байгаа. Тэгээ бас мэдгүй хүмүүс маань бас мэдэж аваг. Одоо бол одонтой ээжүүд их олон болсоо. Миний үед бол ховор байсан шүү. Намайг авч явах үед
Таныг авч байгаа үед үү? Аа. Одоо ч тэгээд ерөнхийдөө манай одонтой хажууд нас залуу болж байна. Тий. Хүүхдүүдийн тооч хүрсэж байна. Тий. Би ч том охиныгоо орж явах үед юу лээ? Тэр чи 99 онд төрхүүд ч хоосон байлээ шүү. Анхны хүүхдээ гаргаж байгаа. За. Тий, тэрнээс хойшоо тэгээд гайгүй болоод бас амьдрал гайгүй болонгууд. Тэгээ залуучууд таны энэ хийсэн төмс луу хоёр сайхан За, байна. Та давс хийсэн үү энэ чинь? Үгүй. Хийгээгүй юу? Аа за. тэгээд яах юм. За тэгвэл ингээд Тий. Нөгөө юу штэ. Энэ талд нь бас хийлүү бэ. Ингэж яагаад юу тагаа гоё. юу амлаад байгаа та хэлээрэй манай үзэгч. Давс перцэл хар перцэл шүү дээ. Өөр юм бол хэрэггүй. Тэгэл гоё хонууллал яг хөө ингээд амтлаад хонуулж хар зэрэг бүр аюу гоё бол Тэгэл ахалтай тий гоё зөвлөлтэй хүмүүс энийг их гоё нарийн гоё хийдэг юм аа. Ер нь бол би ч нэсэж манай өглөөний минь нэвтрүүлэг одоо ерөнхийдөө бол 4 дахь удаагийн дугаар одоо явагдаж байгаа. Хоёрынх нь одоо 4 дахь удаагийн дугаар шүү дээ. Тэг өмнөх 3 дугаар дээр таад сайн мэдчихсэн бах манай ирчүүд ирээ хоол хэлсэн байгаа шүү дээ. тий. Манай ирчүүд бол ерөнхийдөө хоолны хоббитэй бас их Ер нь эрэгтэй хүмүүс аюу гоё. тийм өрмөц амтлагаас хийгддэг байлээ. Яг үнэ. Ер нь бол эрэгтэй үнэ манай аав ч гэсэн их гоё хоол идэгсэн. Тэгээд перцтэй хамар зоригч. Тэгээд юу яадаг? Аавынхаа хоолыг идэх дуртай байлаа. Манай аав ч бас хуурай хоол хийдэг. Хоёрдугаар хоол. Тэгээ ээж болохоор лавшаа хийнэ. Ээжийн хоолнд нэг байнга эцэрэг нэг дуртай хаяа нэг аав хоол хийх. Нөгөө л нэг лавшаа байна гэдэг. Манай аав чинь байцаатай хуурай, бүндүүстэй хуурай. За тэгэл хуушуур бөөз мөөз бас л гоё идэв байсан. Саримсыг бол би бараг түүхийгээр нь идээд идэв шүү дээ. Тий, хоолнд бас хийх дуртай. Тэгээ одоо угаасаа бүгдээр л саримс идэж байгаа хэлгүй дээ. Шүү дээ. Одоо тэгээд вирус гээд тий хүмүүсээ түлхүү цагаангаа саримс арц их хэвлэж байна да. тий шүү дээ. За энэ юг хэрээний нүдийг юу хийх Германы тэгээ мэдээлэл гоё юм бэлдсэн үү? тий манай өөж ах маань бас гоё их мэдээлэлтэй өглөө Би Германд бол уйдсан. явуулсан байгаа. Аюу тийм намуухан Тайван тий юу штэ. Ер нь улс байлаа тэгээд айгүй уйдсан шүү. Эсэгч манаас манай теле channel 11-ээр өөрийнхөө плейлистийг бас гаргаад бас овоо хөрөх хугацаа өнгөрсөн байна. Яхаа тэгээ өөрийнхөө сонсдог. Тэгээд намайг бас дуучин болоход бас нөлөө үзүүлжсэн хамтлаг дуучид те. Тэгээ уран бүтээлчдийн тухайл бас хүн амтнд бас сонирн болов. Тэгээ миний үе юм бас. Энэ 7 хоногт ямар уран бүтээлч орсон бэ? За энэ 7 хоногт галзуу пинкийн тухай ярина. Пинк бол мундаг уран бүтээлч бас ая зохиогч. Тэ би ер нь бол нөгөө плейлистээр нөгөө юу зүгээр дуучин хүмүүс биш тэ. Ерөнхийдөө өөртөө дууга зохиочдөг тэ. Үгээ биччихдэг тийм уран бүтээлчтэй болцоо онцлон л та. Онцлдог угаасаа онцлох хэрэгтэй. Тэгдэг би бас эмэгтэй хамтлагийг бас байгуулжлээсэн тэ сансараа гэд. За тэгэнгүүт чинь тэгэл хамтлаг байгуулахад бас гитарчин, сол гитарчин, бөмбөрчин. За тэгээд лавш байх юм бол лавш те тэгээд нийлж байгаа л нийлж уран бүтээл хийн эсвэл бол аль нэг нь одоо ая зохиочлоо гэхэд те тэн дээр шүлэн бүлэг гэдэг ч юм уу. Ерөнхийдөө хамтлагуудын юу ч тийм байд юм л да. Тэгээ гоё уран бүтээлүүд төрнө гээд би чи их хамтлаг дуучид. Намайг одоо юу гэдэг би ч одоо жүжигчнээ төгсчөөд Герман явсан. Тэгээ Германд байж хат одоо MTV их үздэг байлаа л та. Тэгэл MTV тэгээд бүх ягаад ч л эстрад дуучдыг үзээд дэлхийн одуудыг хараад л өөрөө гэртээ таны хаус фрау маягийн юм хийгээл байж хат их гутараа. Тэгтээ төгсөж явах үедээ бол ерөөхдөө дуулан дууч молно гэж юусэн бодог байсан уу? Ер нь бол яг дуучин болох чинь бол нэг бүр багын мөрөдөл өстэй бүр 5 6 настай байхад л
Тэгээ ямар ч хэлсэн л урлагийн хүн болох юм байна л. Тэгэл анхнаасаа бодож исэн ухаасан танаасаа ч юм уу. Тэгэл тэр маань ерөөсөө өөрчлөгдөв шүү дээ. Танд одоо урын санд чинь нийт хичнээн дуу байна, дуулагдсан, бичүүлээгүйгээд нийлээд Тэгэхгүй тааж үзээгүй. Минийх цөөхөн бах уу. Ер нь бол манай хүн битээр чинь нэг л хамтлаг дуучтай ард тал хийдгээс тэгэл одоо үүдээ манай хүний уран бүтээл тусалдаг гэсэн. Тийм манай хүний уран бүтээлүүд хийн тэгэл тэрэнд нь туслана тий. Хамтлаг хийсэн уран бүтээлийн Ганг гэдэг студи байдаг байсан. тий ганг горц гэдэг студи байсан тий. За нарийн ногоо хоёлаа болох. За одоо маха шарах юм байна. Тий. Нэ энэ одоо хэрэггүй сте. За тэгээ тавраач. За энэ бичиг. Яа. Шар тусна шарт юм уу? Яа за. Шар тусна шарахаар илүү гоё наваа. Шар тус юм уу? Шар тус чинь тэгвэл бараг таны хийдэг нууц Шар шар тус шүү. Шар тусна тосон дуртай, сүүлийн тосон дуртай, сүүлийн дуртай шүү би. Одоо тэгээ бүгдээр мэддэг болчихчтэй. Дээр үед ч одоо Энэ төмөсний усанд брокколигаа тэг хийчих. Тэгвэл илүү гоё нөгөө мөнгө ороод ногоон тоён ороод амтнаж гоё болно да. төмөсөлт арай болох болоогүй байх тий. Болоогүй. Ер нь бол нялт. За тэгвэл брокколигаа ер нь 5 минут. За 5 минут байлгаж байгаа. Авчи гэж үү? Тий. Авчи. Тэгээд зүгээр хоолндоо нөгөө нэг юу маягаар гоё чимэглэх маягаар оруулчих гэж бодоод. За маха сав хэрэглээ л одоо. За маха дэсэгч ерөөхдөө ямар хуу гал дээр болгох гэж байна да. За ямар ч гэсэн ингээл юу ширүүн гал дээр болох уу, зөөлөн гал дээр болох. за тэгээд тэрийг бол одоо тэгээд би чинь дараа нь ингэдэг савгаараа. байхгүй юу? Гэртээ очингуудаа ингэ энийгаа ингэ дахиж хийдэг байхгүй юу? тэгээд энэ ч уусан мах ч өөрөө шүүстэй юм чинь. Тэгээд харж байгаа зүүн савингоор бол Мэдрэмжээрээ л ер нь мэдрэмжээрээ амтлах шүү дээ. Бид нар ч гэсэн тэгээд ерөнхийдөө мэдрэмжээрээ л ер нь хоол хийдэг шүү дээ. Амтлагаан дээр бол тий. би айгу тийм өөр орчингоос айгу өөр орчин л одоо өөр ертөнцийн хаалга татсан юм шиг тийм байдалтай байсан. Тэгээ хүмүүсийн харьцаа тэгээд одоо юу гэдгийг зүгээр нэг хаалгаар орж гарлаа гэтээ эмэгтэй хүн хаалга тавьж барьж өгдөг одоо тэр нь надад их айгу соёлын юм биш үү? Айгу сэтгэл үлдээж үлээ. Тэгээд буцаа Монголдо ирчингүүтээ хааста эдгээр ийм соёлгүй энэ төр гэл. Манай германд болдог гэлөө. Бодож ирсэн үү? Тэгж энэ төр боддог л байлаа тий. За манай отко маань За ирж хоол амсан уу? Амснууч арай болоо. Арай болоогүй. бодог байна. Тий. Чи зөргөө ахта нэлээд удаа ярьсан даа. Сонин сайхан юу вэ? Зөргөө ахын Одоо шүүрхий иддэг хүмүүсүүд ингээл гаргаад өгчих хэрэгтэй байхгүй юу? Тийм байна. Одоо тэгвэл ингээл шүүрхий гаргаад очиход бол амттай. Хин түрүүн шүүрхий идэх шүү гэдэлээ. за дэсэгч Германд хийжсэн хоолоо хийж байна. Герман хийж яхад нь харж исэн хоолоо хийж байна. Харж исэн хоолоо хийж байна. Гэхдээ одоо мэдээж ирээл одоо би хүүхдүүдтэй гэртээ гэр бүлийнхэнтэй хийж өгч байдаг л да. Одоо ч гэсэн хаяа нэг байнг биш. Тийм ээ тий хаяа штэ тий. Тэгвэл бол ойрхон идэл хараагүй тийм. Яагаад би зөвшөөрөл аваагүй шууд урьдсан штэ. Юу нэг яа гаргана. Дэсэн ихч маань хоол хийх болно гэж шууд Одоо аваад гадаадууд чи махны софтцыг их голдсон шүү дээ. Одоо манайх шиг бүлхмөлх одоо өөхтөн. Ер нь бол тэгж айгу цэвэрлж иддэг. Тийм. Тэгээд би хальс бүлэх одоо юу гэдэг. Тэгээ онцгүй өөх ах юм бол бас ялгадаг байхгүй юу? Тэгээ сурцсан байлээ. Одоо болсон болоо. шүүрхий байгаад байна гаргачих сонирхолтой санагдаад байна гаргачих уу? Түүгийн малтгуудын зурлаач нар. Би бол хагас медиум бол идэх угаасаа дуртай. Тэгэхээр та тэгээд илүү гоё шүүслэх гоё. би бол одоо идэхэд бэлэн дээ. Малтагаам тий байгаа. За сонгоно байна. Энэ за нэг ихээс хармас байсан. Тэгээс хармас. Яг би энийг зүгээр өөрийнхөө зүгээр амталцсан. Энэ гэрээ жоохон түрүүн шаардсан болохоор жоохон за энэ очлаа тий. брокколи. Брокколи зүгээр Энэ анинерийн дунд их модонд ороод байна тий. Яг ямар учиртай байгаа юм? За тэрийг бол жагаад тайлбарлана уу? брокколи чинь тэгэл ерөнхийдөө эмэн Кето дэмцээ. хол идгээр Эмэн дэм ер нь их Баялага. тийм Тэ брокколи гоё штэ. Аюу гоё. Сурчдаг сүулдэ хүүхдүүд бас дуртай байдаг. Чагааг нөгөө өдрийн хоолой авчирсан шүү дээ. Тэгэхэд нөгөө
хоол брокколи яваад байна. Байнга явж байгаа үстэй. Тийм шүү дээ. Би чи ер нь брокколи гэхгүй ер нь бүх нарийн ногоог бол бүгднгийн хийдэг. Одоо чинжүү, улаан чинжүү, ногоон чинжүү, тэгэл хулуу, бормог. Бэзик чи ер нь тэнд Германд хэдэн жил болсон бэ? Би Жил гарна л болсон баг жоохон. Энийг Юу яа чи? Наацаа ингээд гой хуурч хуураад би соус хийх байхгүй юу? галын жоохон махсчихвч зааж. Тэгээд би тэр жоохон вино хийх гэдэг юм. Тэгээд вино ханаа гэлээ. наач байна. Мах байсан. Тэгээд энийгээ гол хуурж агаад хийгээд Маха винонд дэвтэж байгаа гэж юм шүү дээ. тийм. Эннээс хийнэ. Би голоос нь оожроо баах юм асуугаад нэг гайгүй. Зүгээр шүү дээ. За энэ мах босоо. За би залаад. Соус айгуу хийдэг байлээ. Янз янзын соус. Одоо юу гэдэг бас хүн өөрийнхөө амтаарахгүй юу? Сүйтэй соус нь дуртай хүмүүс сүйтэй хийдэг юм байлээ. За тэгээд илүү халуун ногоотой энэ төр гэл янз янзаад. Гэтэ ер нь сүмс те соус сүмс хийдэг соус те. Тэгээд хүн өөрийнхөө юу гарахгүй юу? Сонирхлоор яаж амталмаар байна. Энэ их гоё соус юм. Юу цов байна гэсэн. Энийг амт сүлзээ. Одоо тэгэл манайх хүүд арайгаар манайхан маань гэрээ хилангуяа гэрээ эзэгтэй нэр янз янзэл хоол туршиж үзэж байгаа ахaltaа үрхээ. Хоолных нь урын сан дуусаад Яг өндөө хийцгүрд юм байлээ. Йоо тэр юугаар хийцгүрд. юу одоо ч тэгэж олон хэрэгтэй байдаг. Сайн маань минь пост ичсэн аяг хөөрхөн. За. Одоо ерөөхдөө тавглах уу? Болоогүй. Араагүй нөө. За. Хөвтөж жагаад ядарчлаа. Одоо хэсэг амарч байгаа буцаад хөвтөдөө гээд. Алхаж явхаа амрах гэж яриад байгаа байхгүй. За би одоо энийг туршиж байгаа заяа үлдээ. Туршиж байгаа. Чи галын яа басгацсан. Басгаагүй юу? Багсаагүй. Ихтэй. За одоо тэг гоё амтлан заяа. Уцлаг. Энэ төмс болцсон уу? Төмс болцсомоор шүүгээд тэгээд сойхгүй шүү заяа. Усыг аваад тэгэл халуун юм дээр нь тавиал юу хийч. Тоснууд нэрээ сүүлийн үед бас нэлээ өөрчлөлттэй байгаа юм шиг л ч тийм. Тэрийг анзаарсан таяр. Яаж вэ? Нэг юугөө одоо далдуу модны тос орсон бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө бол хэрэглэнээс хасж байгаа юм байна. Тэр нь яаж юм гэсэн чинь далдуу модны тос хор тавдар ялангуяа. Хөхний хор тавдар. Сэргийлдэг гэж үү? Тийм, ходоодны хор тавдар умаа үзээ. Хүргдэг гинэ тусдаг. Нотлогдсон байна гэж. Оо ямар амар юм. Тэгээд дэлхийн нийтээрээ нэг тийм савлгаатай бүтээгдэхүүн одоо яаж байгаа юм рекламдж эхэлж байгаа юм лээ. Жишээлбэл энэ тос байлаа гэхэд нэг газар нь одоо далдуу модны тос нэмэлтээр ороогүй болно гэдэг. Тэгэхээр хүүхдүүдтэй ч юм уу ялангуяа манай ээж нэр үзэж байгаа бол энэ дэр анхаарлаа хандуулаарай. Гэтэ ер нь nutrition fact дээр бол ерөөхдөө бол тэр мэдээлэл бол ордог л ахalta тийм. Тэгэхээр бас улсаас бас дэрийг бас хяндаг л ялдаг. Ийм юм орцсон байна. Энийг манайх одоо экспорт авахгүй гэдэг ч юм уу тийм байдаг л үү. Тэсэгч одоо энэ юугаа яана гэлээ. Одоо юу яа? Одоо яана гэлээ. Яана. Ийм байна. Энэ халимаг байна. Бишээ. Наатаа Гарахмаа л уу? ийшээ. Гарахмаа маань энд биш. Наатаа зөвхөн хийшээ. За. Гарахмаа хийх үү? Би хийнэ. Надад чи задал. Тэгээ наатаа чи юу хийчих? Яг уу масл явах хийгээд. Масл хийгээл. Энэ хайрын нэг ингээд аваад буслаа ажилч та. Өөр юм амтлах уу? Яах юм? Маслаас давс бир зөөрүүлэх үү? Яах. За. Тэр хүмүүс өөрөө Давс бир зөөрөл яах гээд байгаа ш. Тий. Ой сайхан нухчмаар л санагдчих шүү. Манай хүн юу яадаг вэ? Айгүйх. Юу YouTube их үзнэ. Хоолны сууг. Хоолны. Тэгэнгүүт өөрөө нэг Шри-Ланк айл майл байсан байлээ. Тэгээд Шри-Ланкууд айгүйх гоё хоол идэг. Шри-Ланк. Шри-Ланк. Ширлак хоолмос гэж байгаа болоо гэж бодлоо. Байсан байлээ л дээ. Айгүй гоё хоол идэг гээд тэгээд бид нарт айгүй сонь хоол иж өгдөг байсан. Тэгээ өөрөө угаасаа Украин хоол, Орос хоол бол хийдэг гэсэн л та.
Наа чи ер нь бол төмсний цагдуул өстэй тий. Тийм шүү дээ. Зүгээр яг өвчрүүлгээл Цагдуул ч болохоор барьцалтуулна. Төмслөөс гаргаж авсан. Зөргөөхтөө сая би нилийн буу халлаа. Буу халлаа гэж ярьслах хийлээ. Манай чи одоо тайван энгийн ярих гэж их үзлээ. Тэгээд өөрөө бол нилийн гоё ах байна. Би ярьсан дээр нилийн ярьсан л та. Нилийн багасаа сонсч эхэлсэн. Яг ингээд амдаар нь харилцаад ярьсан ч бас над их таалагдлаа л та. Тэгээд энэ зочны болонтой болж байгаа үзэгчд маань анзаарч байвал бас бид нар бол Зөргөө гоё дугаа дууснаа. шин дугаа дууссан. Тийм үү. Тийм. би яг нөгөө хүмүүсийн сайн мэддгээр нөгөө юу ямар дуу гэлээ би ч нар гэдэг нэртэй аваад урхан гэж байгаа. Тэгээ ямар зөргөө. Нилээл юу яадаг штэ. Одоо сонсогч чинь ингээд таныг бол ингээд хүлээж байгаа шүү. Шинэ уран бүтээл юу гэж хуучин дуугаач хэлсэн дуулаад хүрээд ирээ. Тэгээ энэ унтраач болцоо. Нилээл урам авах шиг болсон. Ааха. За, винонд дарсан мах, брокколи, Винонд ер нь бол дэвтээсэн би нөгөө хөдөө ахаар нь помидор, мөө. Үгүй гэтээ түрүү 7 хоног дээсэн ихч маань бас юу яасан штэ. Аткайта хоёрыг гэртээ сайхан уурсан стейк шарж өгнө. Өгөө ингэсэн чинь тайр ирээ. Уучлал газар байсан байлээ шүү дээ. Гэрт очиод угаасаа тэгээ хоригдохоос хойш. За эннээсээ Дараа нь гоё стори үтсэн чинь манай хчтэй янзын гоё юм хийсэн байгаа. гоё стейкний стори оруулсан байл шүү. За Болохоо пауза. За тэг энд нь За тавьчих. энд болно. За болно яг болно. За энэ оо тийш та хоёр аваа. За тэгэнгүүт нь хамгийн сүүлд нь би гоё юунасаа хийх. За За чи гоё чимэглээд. за тэгээ. Чаха хоёлаа. Юу? Нэг бабл тий гэж шүү. Бодоо байгаа бол Бодоо байна. Би ч одоо тэгэл ажил дээр бид нарт нэг хоол иддэг хүмүүс ч нөгөө зургийнхаа дараа сайхан хоол хийндэ гэж би аль үжи бодоо тавьсан байсан. будаа тавьчих. Будаа тавингууд. Энд уусаа манай тавч их том тав болох. Тийм байгаа. Тийм байна. За болно. Тэгээ наад. За Тэгээ будаа тавиад тэгээ дээр За ийм их стейк одоо ресторанд хийдтэй бол гүн ханшин гэж юм байна. оо янз л байна да. янз л байгаа. Нэг ингээд Одоо янз л баг та. Тэгэл одоо тэр ямар махын зарим нь нөгөө хаанах вүлээ. Австралиас оруулж ирсэн гэлээ. тэгээ будаа ч бас янз үйж болно шүү дээ. Хар будаа тий. Би бол бор будаагаа л. За ер нь бол ингээд Болгоо хэмжээ. харин Яг жоохон нэмэх үү? энд нь ингээд тавьчих хоос ойр гэдэг юм. За. Хай төмсөн дээгүүрээ. Яа, энэ соус ч өстой шүүл гоожуулаа ч. Аймаг гонорт чинь те. Винот штэ. Сгаруулчлаа гэж байна. За би За. тестлээ. За. Алин чи Хамаагүй. Үгүй ээ, нэс нутаг үгүй чи За. надаас гоё тест гэхээр гоё ямар дүүрээ. За тэгээд Гоё джентльмен зан гаргаад за. хоол игээл хүмүүс айгуу гоё дуртай итгэхэр их. Тэсэгчээ баярлаа. Би ч өчтөр нөгөө өмнөх дугаар дээр чинь дур мэдээд тэсэгчээр хоол хэлэл ингээйлсэн. Одоо тэгээд би ч Тусдаа одоо хүлээж авсан. ярьж тохироогүй байсан биш үү хоёлаа. Тохироогүй хараа. би ч нэг хүн чанартай болохоор хийсэн дээр хурцтай байна. Тэгээд аюу сайхан хоол хийж өглөө. Чи бас амсалтай яагаад? Би харин нөгөө эрэгтэй За. өнөр юу хагаад За жага энийг соус дүрчлээ. тахгүй юу? Хэрчүүлэх гээд За манай А тогооч тогооч манай. За би Одоо энийг гоё юунда жоохон дөрөв. соуснд нь түрлээ. За тэгээд нэг нарийн ногоо. Дахиад нэг. за өөр амсаа. Би юу? Тий. За би тэгвэл энд тавьчих. За тэг за. Мэдгүй амсаагүй ямар болсон бол. Ер нь давсан сул байж магадгүй. Амар гоё зүйл амар гоё. Гоё юм. Мах нь яг ямар мах юм? Динжимигийн мах уу? Тэр гол мах. Хүрэн гол мах. Гоё болсон байна. Надад л. Виноны бас нэг тийм нэг часисан амтан Байгаа. байж байна тийм байна. Гэтэ яг л таарч бүх амтнууд. Ягаад ийм гой зүйл юм бэ? Гол мах ч угаасаа зөөлөн байдаг. Тийм тэгээд дээр нь би бас винод дэвтэйчгүй юу. Тэгээ жоохон юу байсан. Хоноолол бүр гоё гисэн тий. Гэхдээ гол мах юм чаа. Ер нь бол өөрөө зөөлөн байдаг. Хамгийн гоё мах зөөлөн. За манай За, цачны nice. болонд маань Nice байна. сайхан гарынхаа хоолыг хийж өгсөн дэсэгчтэй баярлалаа. Баярлаа.
Бах, Бетховен, Брамс гэсэн 3 Б-гээс эхлэн Вагнерийн туйлсын дуур хүртэл барууны хөгжмийн чиг хандлагыг тодорхойлсон олон хөгжмийн зохиолчид Германы ард түмнээс төрсөн юм. Эдгээр Германы мастерууд сонгодог хөгжмийн тавцанд өндөр байр суурь эзэлсээр байгааг дэлхийд даяар өнөөг хүртэл тэмдэглэгдсээр байна. Тэдний дундаас Роберт Шуманыг онцлон үзүүлжтэй. Романтизмын 90 үеийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг хэмээн тооцогддог Шуман 1840 он хүртэл дан төгөлдөр хуурын бүтээл тойрогддог байсан бөгөөд хожим нь төгөлдөр хуур найрал хөгжим зориулсан бүтээлүүд тойрогдолжээ. Түүний хамгийн алдартай зохиолуудын тоонд цэцгийн хөгжим, багнас, залуучуудад зориулсан цомог болон бусад олон санаатууд багтдаг. Гэрэлснийхээ дараа уламжлалт найруулгын арга техникийг эзэмсэн ч Шуман маш их шүүмжлэлд өртсөөр байв. Тухайн үедээ орчин цагийн хөгжим тооцогдож байсан бүх хэлбэрийг уран бүтээлээ өв болгон хойч үедээ үлдээсэн учраас Шуманы үзэл бодол хөгжмийн хэлийг өргөнөөр судалсаар байна. Харамсалтай нь энэхүү агуу хөгжмийн зохиолч хүнд сэтгэл гутралд орж амьдралынхаа сүүлийн 2 жилд нэг бус удаа амиа хорлохыг завджээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр сэтгцийн хүрээлэнд хоригдож эцэст нь эндээ таалалд өгсөн байна. Роберт Шуман 1838 онд багнас хэмээх төгөлдөр хуурын зохиолоо бүтээжээ. Эхний хувилбар нь 30 хэсгээс бүрдэж байсан боловч эцэст нь 13 хэсэг болгон товчилсон байна. Энэхүү сод бүтээлийн 7 дугаар хэсэг мөрөөдөл нь өнөө хүртэл соёлт хүн төрлөختний шимтэн сонсдог бүтээлүүдийн нэг билээ. Уг зохиолыг төгөлдөр хуураар тоглоход зориулсан ч морин хил, арган хөгжмийн хослол нь барокко эрэнд сонсогчдыг хүргэх овдистай юм. За гэртээ карантинлэг одоо халдвар хамгаалтын дэглэмээ те сахиж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За ингээд энэ хоолыг бас гэртээ гэрээ нөхцөлт хийх боломжтой туршилт маркер те стейкийг бол яаж хийж болж байна. Тэр маха яаж зөвлөрөөсөн юм бэ? Яг дэсэгч маань яг өөрөө дарсан нөгөө нэг винонд дараад шарсан байлээ. Тэгтээ яг угаасаа нэг гол мах чих зөөлөн бидэн штэ. Тэгээд өөрөө бол шар тосонд ерөөхдөө бол шараад гой зөөлөн болгоод хажууд хачааг нь ихтэй би хийцэн байгаа тийм байгаа. Тэгээ өстой гоё амттай болсон байлаа. Баярлалаа. За өргөжлүүлээд мэдээлэл хүргэе. За эхний мэдээлэл маань болохоор нартай холбоотой мэдээлэл. За нар гэхээр бид нэр ингээд нэг юм ямар нэгэн байдлаар ингээд арьсанд одоо муу сөрөг нөлөөтэйг ярих гэдэг нь шүү дээ. Эсвэл D витамин гэдэг ч юм уу нэг тиймэрхүү маркер ярьдаг те. Тэгвэл эртний хүмүүс ер нь одоогийн ер нь шинжлэх ухаанаар батлагдсан нартай холбоотой ямар баримтууд байдیں۔ Нар ер нь хүний биед ямар ашигтай. Чи ер нь нарыг яг юу гэж боддог вэ? Одоо нэг ашиг тус нэг эмэгтэй хүмүүс чи гэрээ эзэхтэй нэр чинь яг сүүлийн үед манай монголчууд маань өглөө иртлэн босоод яг нар мандахад цонхоо сайхан онгойлгож жагаад нарны мөргөл их хийдэг болсон бэлээ. Тийм манайх өмнөх дугаар дээр ч гэсэн би тасгал хөдөлгөөний буландаа би нарны мөргөлийг бас зааж өгсөн байгаа. Тийм тэр талаар нь бас их мэдх юм байна. Мэдх юм байна уу? За тэгвэл нарны тухай нар ер нь яг хүний биед ямар ашигтай тэ? Нарыг ер нь хүмүүс яг юу гэж авч үздэг байсан. Энэ талаар бас мэдээлэл бэлдсэн байгаа. Та бүхэнд хүргэж байна. За. Нар бол бидний амт нөхөр өдөр бүр 20 минут түүнээс ч урт наранд байх над жаргал, хайрын даавар гэгддэг серотонин үйлдвэрлэлийг өдөөхөд хангалттай төдийгүй мөн витамин D боловсруулалтыг нэмэгдүүлдэг. Наранд ил байх нь арьсыг цэвэршүүлж, нойрсолтын чанарыг сайжруулан энергийн нийт түвшинг дээшлүүлдэг байна. Бидний өвгдөөц наранд амьдарч ирсэн. Тэгэхээр бидэнд бас нар хэрэгтэй гэх уялдаатай утга учир илэрхийлж байна. Нарыг муу гэх санаа нь үнэн биш ээ. Хит их наранд байх нь муу гэх хихтрүүлсэн ямар ч зүйл тааруухан шүү дээ. Нарны гэрэл нүдэн дэх харааны мэдрэлээр дамжин бие махбодод нэвтрэх учиртай байдаг. Тэгээд нарнаас ирэх цахилгаан соронзон эрчмийг өнчин тархины ойролцоо байх даавар ялгаруудаг багхан булчхаа руу
Нейрохимийн бодисын импульсийг тижээлд хуургадаг боргоцоо булчирхай болон үнчин тархийг тижээдэг байна. Нар ширтэх дадал дэлхийд даяар соёл иргэншлүүдэд нарыг амьдралыг тэгтгэх чимээ шүтдэг байв. Египтчүүдийн хувьд Ра, Видийн соёлын хувьд Серия, Грекийн домогт Хелос юм уу Аполло хэмээх нарын бурхаар төлөөлдөг байв. Нар ширтэх эртний урлагаар эртний Маячууд, Египтчүүд, энтгчүүд болон бусад иргэншлүүд хичээлдэг байсан бөгөөд нар өвчнийг илаашруулж хоол ундны хэрэгцээг багасгах, бодлоор харилцах боломжтой болгодог гэж тэд итгэдэг байсан байна. Энэ эртний арга барилыг бид яагаад мартах болов? Хэдийгээр эдгээр нь боломжгүй, нууцлаг мэт санагдах байвч гэгэрсэн мэргэд ийм чадварыг эзэмшиж бас ашигладаг байсан байна. Нар шүртэх тодорхой зарчим бий. Нарыг ширтэх дадлагыг нар шингэх юм, нар ургах үед хийдэг. Нар ширтэгч хүл нүцгэн зогсоод нар руу 10 секунд орчим харна. Түүнийг өдрөөр 10 юм уу түүнээс илүү секундээр аажмаар уртсгах. Түүхчид болон агуу сэтгэгчдээс гадна эрдэмтэд нарны юр бусын гайхамшигт хүч чадлыг мэддэг байсан байна. Түүний жишээ болох Никола Тесла нэгэнтээ миний санаагаар амьдралын хөгжил хоол тижээлгүй байх хэлбэрийг бий болгож улмаар үр дүнгээр үл хязгаарлах тухайд чиглэх ёстой. Амьд биетүүд амьдралыг тэтгэх хүчээ хоол хүнс хэрэглэх химийн холцтой хүндхэн үйл явцаар тэтгэхийн оронд амьдралынхаа голлох үйл ажиллагааны гүйцэтгэлд шаардлагатай бүх эрч хүчийг эргэн тойрноос орчноос яагаад олж авч болохгүй хэмээн хэлсэн удаатай юм. Харин орчин үед дэлхийд энэхүү гайхалтай үйл явцаар Хира, Рейтан, Маник гихч хүчээлж наасахаас түүнийг судлан шинжилж байжээ. Олон хүмүүс энэхүү санааг дахин шинжлэхээр санаачилдаг боловч мөн зарим нь түүний үр нөлөөг үр хоосон алдаатай гэж батлахыг оролддог байна. Гэвч шинжлэх ухаанаар балсан үр дүнгуудээр тэднийг хангаснаар түүнийг үнэлэлтэй гих итгэлийг төрүүлдэг байна. Нар руу ширтэх шинжлэх ухааны батлагдсан ашиг тусаар дурдвал нэгдүгээрт нар ширтэх нь эрчмийн төвшиг нэмэгдүүлдэг. Мөн боргоцоон булчирхайг өдөөж мелатонин болон серотонин гэх ад жаргалын гормоныг ихсгдэг байна. Тэр бүгд эрчмийн төвшинг өсгөх шалтгаан болдог ажээ. Мөн бид илүү тамир тэнхээ цог золбоог өгдөг юм байна. Хоёрт наруу ширтэх нь боргоцоон булчирхайг томруулдаг. Тэдний энэ булчирхай нас явахын хэрээр хатангаширж агшдаг бол наруу ширтснээр түүний эсрэгээр нь өсгөж томруулдаг байна. Боргоцоон булчирхай буюу бэлгийн мэлмийн бид шүүрэл ялгаруултыг тогтворжуулахаас гадна бидний нөхөн өрчгөн эрхтнүүдийг эрүүл байлгадаг юм байна. Мөн түүх номонд дурдсанаар бэлгийн мэлмийг нээдэг гэсэн байна. Гуравдугаарт наруу ширтэх нь бидний биеийн шим тэжээлийг хэрэгцээг хангадаг. Энэ хоол идэх хэрэгцээг багасгадаг бөгөөд эрүүлэлээр жингээ хасах шалтгаан болдог байна. Бидний гэгэрсэн үг дээдсүүд нарны хүч чадлыг гайхамшиг эзэмсэж урт наслан тамир тэнхээхээ бэхжүүлдэг байжээ. Эрдэнэ соёл иргэншлүүдэд дэлхийн ертөнцид дээрх олон нууцуудыг олж нээсэн байдаг. Тэд мөн тэдний даваа тал ашиг тусын гаргамгаа эзэмссэн байд юм байна. Харин өнөөгийн ертөнцид эдгээр онол болгон ойлголтуудыг тоглоом шоглоом болгон хоцрогдсон гэж голсноор ертөнцийн эрчмийн хүч чадал нэвтрэн байглаас бидэнд зориулагдсан бэлгийг бид өөрсдөө үүсгэж байдаг юм байна. Нарны шил зөөх нь эсийн төвшний амиа хорлолт юм байна. Нарны шил тархинд мелатонин, серотонин, ад жаргалын даавруудыг гээгддэг үйлдвэрлэлүүдийг зохицуулахад хэрэгтэй боргоцоон булчирхай болон үнчин тархийг тэтгдэг нарны аж тустай гэрлүүдийг долгионыг зогсоодог байна. Нартай өдөр нарнаас тусгай долгион нүдрүү шүүгддэг бөгөөд энэ нь боргоцоон булчирхай болон үнчин тархийг тижээж гадаад нартай байгааг тархинд мэдэгддэг байна. Дараа нь арьс нарны гэрэлд шууд гарахад бэлтгэн витамин D үйлдвэрлэхэд бэлэн болд юм байна. Нарны шил боргоцоон булчирхайг өсгөж гадаа үйлэрхэг гих бодит тархийг хуурснаар арьс нь наранд ил гарахаар бэлтгэхийг зогсоодог байна. Энэ хүмүүс арьсны хавдар авдаг нэг шалтгаан бөгөөд нарнаас биш нарны шилнээс болдогтой холбоотой юм. Тиймээс нар ширтэх дадал болгон зөв совин, сэрэмж, далд чадвар бүтээч байдлыг нэмэгдүүлж, нойрсолтыг сайжруулж, ад жаргалын гормоноор дүүрэн ирч хүч бүхий эрүүл бие организмыг бүтээдгээрээ онцлогтой юм а. Өглөөний мэнд нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдээ баярлалаа. За дараагийн мэдээллийг хүргэе. Энэ сарын 26-нд 93 дахь удаагийн Оскарын шагнал гадуулах хэслийн үйл ажиллагаа болж өндөрлсөн байгаа мэдээ шагналын эдэд маань тодорсон. Яг өмнөх жилүүдийг одоо цомхон тийм жижиг клубд болж байгаа юм шиг гой зураг авалтаа гой тайзтай байсан бас. За тэгсэн. Тэгээ энэ удаагийн шилдэг киногоор ямар кино тодорсныг хамтдаа сонирхцгаая. My dad used to say, what's remembered
lives. It's been many years since I started out for that goal. I maybe spent too much of my life just remembering. Finding bits and pieces, all worth their reach, I'll carry it on. Oh, he's gonna come right through the glass. Driving down the highway, roll down the window, watch it go. What the nomads are doing is not that different than what the pioneers did. Whatever's in the breeze, keep me company when I roll. One of the things I love most about this life is that there's no final goodbye. Drifting. Let's just say I'll see you down the road. Hey, find anything interesting? Rock! Nomadland бол Джессика Брюдерийн 2017 онд зохиогдсон 21-р зууны амьд үлдсэн Америк номноос хөтөлбөрөөр бүтээсэн 2020 оны Америкийн драм төрлийн кино юм. Кино зохиолыг бичиж найруулагчаар нь Chloe Zhao ажилласан байна. Уг кинонд нөхөр нь нас барж, цор ганц үйлдвэр нь хаагцсан дараа төрлөх хотоо орхиж явсан орон гэргүй ажилчингийн тухай өгүүлэхээс гадна Америк нэгдсэн улсыг тойрон аялах болно. Бадарчингийн дүрд Фрэнсис Макдорманд тоглосон ба туслах дүрд Дэвид Стрэйтер нь тоглосон байна. Бодит амьдралаар амьдардаг нүүдэлчид болох Линда Мэй, Сванки, Боб Уэлс нарын зохиомжтой хөлбөрчийг харагддаг. Nomadland киноны нээлт 2020 оны 9-р сарын 11-нд Венецийн кино наадамд болж Алтан арслан хүртсэн байна. Кино найруулга, зохиол, зураг авалт, жүжиглэлт ялангуяа Макдормандын уран бүтээлүүд Торонтогийн олон улсын кино наадмаас өндөр үнэлгээ авсан. Уг киноны найруулагч Chloe Zhao 1982 оны 3 сарын 31-нд төрсэн хятадын кино найруулагч бөгөөд түүний анхны уран бүтээл болох Миний дүүнээр надад зааж өгсөн дуунууд киноны нээлт Sundance кино наадамд үзэгчдийн анхаарлыг хүлээж би даасан оюун санааны шагналд шилдэг анхны уран бүтээлийн номинацид нэр дэвшжээ. Түүний хоёр дахь уран бүтээл болох The Rider кино шүүмжлэгчээс өндөр үнэлгээ авч Independent Spirit шагналаас шилдэг найруулагч номинацид нэр дэвшсэн байна. Zhao Nomadland киногоор цаашдын амжилтаа ахиулж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Венеци кино наадмын Алтан арслан, Торонтогийн олон улсын кино наадмын олонний таашаал зэрэг олон шагнал хүртсэн. Zhao Академийн шагнал гардуулах ёслол, Америкийн найруулагчдын холбоо, Алтан бөмбөрцөг шагнал, Британий Академийн кино шагнал гардуулах ёслолуудад тус шагнал хүртсэн. Америкийн кино найруулагч Кэтрин Бигелоугийн дараа шилдэг найруулагч Оскарын шагнал хүртсэн. Түүхэн дэх хоёр дахь эмэгтэй болж энэ ангилалд төрүүлсэн анхны Аз эмэгтэй болсон байна. За нэгэнд Холливуд ярьсан юм чинь би жүжигчин Брэд Питт энэ талаар мэдээллийг одоо өгье гэж бодлоо. Хувийн амьдрал уу эсвэл кино төлөвлөлтөө? Жүжиглийн хажуугаар Брэд Питт маань загварын ертөнцид хөл тавьсан байгаа. За. Италийн алдарт арьсан эдлийн хувц загварын брэнд болох Brioni брэндтэй хамтран өөрийн нэрийн коллекц буюу цуглуулгыг гаргасан байгаа. Одоо гонж одоо тийм эрэгтэйчүүдэд зориулсан хутын гонж тэгээд цамц хослол гэх мэт 6 төрлийн хувцыг гаргасан байгаа. За энэ мэдээллийг хамтдаа сонирхцгаая. Брэд Питт одоогоор дэлхийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг хэвээр байна. 2019 онд тэрээр 2 кинонд тоглосон ба Today Stars хэмээх гайхалтай жүжиг ба Холливуудад нэгэн удаа хэмээх инээдмийн кинонд тоглосон. Сүүлийн зураг нь киноны зах зээлээс 374.9 сая гаруй долларын ашиг олсон бөгөөд Брэд шилдэг жүжигчдийн дүрээр Оскарын шагнал хүртжээ. Тэрээр Instagram дээр хагас сая орчим дагагчтай болсон байна. Жүжигчин Брэд Питт Италийн Brioni брэндтэй хамтран BF Signature гих тайлбар цуглуулга гаргалаа. Хослол, хөрөм, урт богино ханцуутай цамц зэрэг 7 загвараас бүрдсэн уг баг цуглуулгыг бүтээхэд Брэд Питт биеэр оролцож загвар бүрт өөрийн хувцлалтын онцлогийг шингээжээ. Тухайлбал хотовчтой пижак, поло загвартай сүүлчмэл цамц, хам пилэн коктейл хослол гээд түүний өмсөг дуртай загварууд цуглуулганд багтсан байна. Түүнчлэн загвар бүрт алдарч жүжигчний гарын үсгтэй шошхыг хатгаж өгснөөрөө онцлог болжээ.
Brad Pittтэй хамтран BF Signature цуглуулгыг бүтээсэндээ маш их баяртай байна. Ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой олон талт байдал нь цуглуулгын гол онцлог. Бөгөөд өмсөхийн бүхэн өөрийгөө илэрхийлж болох тийм цуглуулга болсон хэмээн Brioni брендийн дизайнер хэлжээ. Сонирхуулахад Kering группийн мэдл байдаг арьсан гэлээрээ алдартай Италийн Brioni брэнд нь 1945 онд үүсгэн байгуулагдсан ба дэлхийн хамгийн нэр хүндтэй тайлбар брэндүүдийн нэг юм. BF Signature цуглуулга Brioni брендийн сайт дээр худалдаалагдаж эхэлсэн ба загварууд нь 530-аас 3940 фунт стерлингээр үнэлэгджээ. За дараагийн сонирхолтой мэдээллийг хүргэе. Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг өнгөө орон сууцаар хангадаг тийм 6 улс байна цаанчаа. Наадах чи ингэж ярьсан чи маа гэрэл санаанд орж ирлээ л да. Эхнэр мөнгө өгнө, хоол хийж өгнө. За улс гэж юм те. Миний мэдхийн Аляскад очихоор бол иргэншилтэй болвол те мөнгө төлдөг гэж би сонссон юм байна. Ямар улс гэдэг юм болоо? За энэ ямар улс гэдгийг одоо хэдүүлээ. Энэ өгч байгаа мэдээлэлээс хамтдаа сонирхцгаая. Дэлхийн зарим улс орнууд оршин суугчдаа зүгээр л тэр газрыг сонгон амьдрсныхын төлөө мөнгө өгдөг ба засгийн газар нь гадаад иргэдэд цалинтай цагаачлал санал болгодог юм шүү. Амьдралаа өөрчилж цоо шөнийг мэдэрч үр хүүхдүүдтэй сайхан ирээдүй бэлгэлж болох ийм сайхан боломжоос хинч татгалзахгүй бизээ. Аляск бол Америк нэгдсэн улсын хамгийн том нутаг дэвсгэртэй мужуудын нэг бөгөөд зас мөсний орн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Үгээр хилэмгээ үзэсгэлэнт байгалийн тогтцсон. Жуулчдын зүрх сэтгэлийг маш ихээр татдаг хэдий ч Аляскагийн иргэн болыгээ зориод очих нь ховор байдаг. Энтхийн өвөл нь маш хөтнөөс гадна цас бороо тасралтгүй орж байдаг учраас Америк нэгдсэн улсын засгийн газар Аляскад 1 жилээс доошгүй хугацаанд ажиллаж амьдрахаар шийдсэн хүнд тодорхой хэмжээний мөнгө олгодог байна. Канадын мужууд Альберта, Бритиш Колумб, Манитаба, Онтарио Канадын зарим мужуудад цагаатлагч нарт зориулсан маш олон тооны тусгай програмууд үйлчилж байдаг. Тэд өөр улс орны чадварлаг мэргэжилтэн, удирдагчид болон фермерүүдэд тухайн аймагуудын хөгжил дэвшилтэнд хувь нэмэр оруулахыг хүссэн уриалга эдгэж, хүлээж авсан хүнд нь оршин суугчийн гэртэлгээ олгож, үнэгүй орон байраар хангадаг. Мөн засгийн газраас нь байнгын дэмжлэг үзүүлдэг ба нүүж утсан эхний үед бэлэн мөнгө олгодог гин. Түүнчлэн Saskatchewan мужийн удирдлагууд тус газарт ажиллаж амьдрахаар ирсэн хүнд 20,000 Канад доллар төлөхөд бэлэн байгаагаа зарлаж байсан юм. Утрехт Голландын судалгаа шинжилгээ, техник, технологи, нийгэм эдийн засаг болон экологийн хөгжил дэвшлэрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг яах аргагүй мөн билээ. Нэг удаа Голландын засгийн газраас Утрехт хотын бүх оршин суугчдад $1,000 өгч тэдний амьдрал хэрхэн нэгэн ижил төвшөнд өрнөж байгааг тандах сонирхолтой туршилт явуулжээ. Туршилтын гол зорилго нь яг ижил орлоготой болсон нутгийн иргэд авч буй мөнгөө хэрхэн зарцуулж байгааг ажиглах байсан юм. Понга Астурийн мужид орших Понго хэмээх тосгон нь Испанийн хамгийн эртний тосгодын нэг юм. Понгонд хархан цаазад газарт байрладаг бөгөөд ойролцоогоор 700 гаруй оршин суугчдтэй. Энтхийн удирдлагууд тосгонд амьдрахаар ирсэн залуу хос болгонд 3,000 евро өгөх амталж байгаа бөгөөд гэр бүлд нь мэндэлж буй шинэ хүн бүрт адил хэмжээний мөнгө олгох гин. Испанийн засгийн газар уг үйлдэлээ мартагдаж буй тосгоныг хөгжүүлэхийн тулд хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Моцайкер арал Тасманы өмнөх дэрэгт байрлах энэхүү арал нь ердөө 186 квадрат километр талбайг эзэлдэг. Та үгээр хилэмгийн үзэсгэлэнтэй энэ газарт давалгаан донд эрхлэн тоглох далайн муурыг яг дэрэгдээс нь харж чадна. Австралийн удирдлагууд уг арлыг илүү олон хүний анхаарлын төвд байлгахын тулд оршин суугчдыг нь үнэгүй ажлын байр орон сууцаар ханхааруулжээ. Хэрэв та цамхгийн ажилтан эсвэл цаг уурч мэргэжилтэй амар тайван байдал, байгалийн сайханд дуртай бол Моцайкерийг зорих хэрэгтэй. Нигарын хүрхрээ. Жуулчдын хөл хөдөлгөөн хизээж тасардаггүй үзэсгэлэн төгөлдөр байгальтай энэ газарт 2 ба түүнээс дээш жилээр ажиллаж амьдрахаар ирсэн дээд боловсралтай залуу мэргэжилтнүүдэд Нью-Йоркийн бүс нутгийнхны зүгээс $7,000 өгнө хэмээн амлаж байна. За энэ улсуудад очивол одоо тий хүн амынх нөөцт нь одоо хэрэг болж ийн гэж одоо улс үндэснээс нь бол мөнгө өгд юм байна. Очиж амьдраарай гэх юм цаашин тий. Өнгөө орон сууц болон сар болгон хэрэглээний мөнгөний бол өгд юм байна. Тэгэхээр мэдээж таныг бол ажиллах хүч гэж харж байгаа болохоор одоо өөр зорилгоор бол энэ одоо маркетинг маркер татчихин тий. За тэгэхээр дараагийн мэдээлэл маань болохоор өнөөдрийн сонгосон улстай холбоотой мэдээлэл байна. Герман улсын маш олон одоо тренд брэнд тий одоо дэлхийн нийтийг байлдан дагуулсан янз янзын бүтээгдэхүүнүүд гаргаж чаддаг тий. Тэгэхээр мэдээж Герман улстай холбоотой гэх юм бол одоо аж үйлдвэрийн одоо техник тогтнол төхөөрөмж тий машины мэдээллийг та бүхэнд бэлдсэн байгаа. За энэ болохоор BMW буюу бидний хэлж занснаар BMW машины түүхийн талаар мэдээллийг та бүхэндээ өгч байна.
Бүгд найрамдах Герман улсын томоохон брендийн төлөөлөл болох хүмүүс бидний сайн мэдих BMW машины брэнд юм. Тэгвэл та бүхэндээ тус брендийн тухай товч танилцуулахаар бэлтгэлээ. Bavarian Motors компани BMW Group-ийн их компани бөгөөд Мюнхенд төвтэй дэлхийд даяар автомашин болон мотоциклийн үйлдвэр эрхэлдэг компани юм. Бүтээгдэхүүний хамрах хүрээнд BMW маркийн суудлын автомашин болон мотоцикл, автомашины алдартай марк болох Mini болон Rolls-Royce түнчлэн BMW M болон BMW Z зэрэг хамаарна. 1916 оны 3 дугаар сарын 7-нд Карл Райп, Густав Отто, Франц Жозеф Попнер анх үүсгэн байгуулжээ. Тус компани одоогоор нийт 1333 мянган гаруй ажилтнтайгаар одоо хүртэл дэлхийн зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус BMW брендийн 3 үсний товчлол нь Bavarian Motor Works гэсэн нэрний түүх 1917 оноос ихтэй. BMW нь Герман улсын өмнөд хэсэгт байрлах Бавар мужийн нийслэл Мюнхен хотод байрладаг нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Raab Motorenwerk-ийн нэрийг өөрчилснөөс үүдэлтэй. Хэдийгээр компани нэр өөрчлөгдсөн боловч техникийн тоног хөрөмж, хөрөнгө, ажиллах хүч зэрэг эхний ээлжинд хэвээрүүлжээ. BMW Group-ийн брэндүүд тэдний санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндүүдийн талаарх бүх зүйл нь хэрэглэгчдийн мөрөөдлийг бодит байдал ирээдүг өөрчлөхөд зориулагдсан болно. BMW Group ба түүний брэндүүд нь хувь хүний болон өвөрмөц хөдөлгөөнд мөчүүдийг идэвхжүүлдэг байна. За өглөөний мэд нэвтрүүлгээрээ миний хувьд охид бүсгүйч үсттэй гоо сайхны зөвлөгөө өгөхийг хичээдэг байгаа. Энэ удаад болохоор дэргүү унтахын ач тус эмэгтэйчүүдэд гоо сайхан хэрхэн нөлөөлдгийг одоо хүргэж байна. За энэ зөвлөгөөг хамтдаа сонирхцгаая. Дэргүү унтах нь тухгүй байж болох ч таны эрүүл мэндэд олон ашиг тустайг та мэдэх үү? Ямар ач тустай вэ гэж юу? Жишээ нь дэргүү унтснаар нурууны өвчин амдаа зогсохгүй та өглөөг илүү сэргийг угтахад тустай. Мөн бид маш олон төрлийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэгч хэрхэн унтаж амархаас шалтгаалan арьсанцтай нь олон талын нөлөө үзүүлж болдог. Зөвхөн нойр дутуу явах нь таныг илүү хөгшин харагдуулах шалтгаан биш. Магадгүй таны дэрний уут энэ асуудалд нөлөөлж байж болох юм шүү. Ихэнх дэрний уут хөвөн давуугаар хийгдсэн байдаг бөгөөд энэ нь танд илүү зөөлөн тухтай мэд санагдах боловч таны арьсанд үрэлт үүсгдэг ба ингэснээр таны арьсыг хуурайшуулдаг. Хуурайшилт нь хялгсан үрчлэнээс илүү ноцтой асуудал тооцогддог ба арьсны өвсийг үрчлэг улам тод болгож харагдуулдаг. Дэргүү унтахад дасан цогцох гэж хамгүй хугацаа орох хэдий ч алстай таны арьсанд илүү ашиг тустай болохыг та ойлгох болно. Та ус уухгүй нэг өдөр болоход танд ямар байдаг вэ? Үүнтэй адил таны арьсанд мөн чийгшил голлох үрийг үүсгэдэг. Даун дэрний уут таны арьсыг залуу хэвээр үлдэхэд шаардлагатай чийг болон зайлшгүй хэрэгцээ туслахыг үгүй хийж байдгийг та санаарай. Хэрв та батгашилттай мэдрэмтгий арьстай бол даун дэрний уут тийм ч зөв сонголт биш болов уу? Таны эмзэг мэдрэмтгий арьсанд даун дэрний уут хэд ширүүдэх бөгөөд асуудлыг уламд ордуулна. Дэрний уут бактери үржих таатай орчин болдог учраас улам ихээр батгашилтыг үүсгэдэг байна. Хэд зөөлөн дэрэн дээр унтах нь тархинд очих цусны урсгалыг сааруулдаг. Үр дүнд нь өглөө толгоо өвдөх, хүзүү мөрөөр өвдөх гэх мэт завьртай байхаас гадна таны арьсыг гундуу харагдуулдаг. Цусны эргэлт муу байх нь арьс өнгөө алдах, тууралт гарах гэх мэт олон төрлийн арьсны асуудлууд үүсгэдэг байна. Хэрвээ та дэргүү унтаж чаддгүй бол дараах 2 төрлийн дэрний уутыг сонгоорой. Торгон дэрний уут нь даун дэрний уутнаас илүү зөөлөн байх ба арьсны чигшлийг шингээх нь бага байдаг бөгөөд батхны асуудлаас түргэн ангижрахад нэмэр болно. Зэсний орцтой дэрний уут батгашилтыг эдгэх үрчлээ үүсгэхээс сэргийлэх нэгэнд үүссэн үрчлэгийг багасгах гэх мэт олон сайн талуудтай. За өглөөний мэд хөтөлбөртэй байсан нийт үзэгчтэй баярлалаа. За нэвтрүүлэг маань ер нь хөтөлбөр маань K-pop болонгаар төгсдөг жишг тогтож байгаа. За K-pop боломгийн маань болохоор манай өөжөө ах болон хөтлөгч мөгийн нар бэлтгэн хүрдэг байгаа. Ингээд K-pop болонгаа үзээд нэвтрүүлгийн өндөрлөө. За ингээд 8 гаруй бүрийн өглөө 9 цагаас бидэнтэй хамт байгаарай. Өглөөний мэд хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногт дуслаа. Түр баяртай. За энэ 7 хоногийн битүүрийн бэлтгэсэн мэдээлэл маань та бүхэн таалагдсан бах. Эх 7 хоногт шинэ мэдээлэл, шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Түр баяртай үзэгчтэй сайхан амарцгаарай. Пока. Өглөөний мэнд би мөгийн байна.
Манай өглөөний мэд нэвтрүүлгийн K-pop болон хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ эхний дугаараа One Take Five-аас хүргэж байна. За өнөөдрийн онцлог эхний мэдээ гэх юм бол BTS-ийн хамгийн сүүлд гарсан Film Out дуу байгаа. Энэхүү дуу маань Японд 4 сарын 2-нд нээлттэй хийсэн Signal гээд киноны саундтрак бөгөөд Японд чартад 7 хоног дараалал 1-р байранд орж байгаа. Тэгээд дэлхийд дөнгөж цацагдсанаас хойш 24 цагийн дотор 50 сая хандлт авсан дуу байгаа. BTS-ийн дуунууд дундаас рекорд тогтоосон дуу байгаа. Тэгээд уг дууны маань үгийг BTS-ийн продюсер Iori Shimizu болон BTS-ийн гишүүн Jungkook нар маань хамтарчсан байгаа. Ер нь Jungkook амир авьяастай юм аа. Тэгээ надад бол энэ дуу таалагдсан.まるでそこにいるけど手を伸ばしたからでふっと消えてしまう淡々と降り積もった記憶の中で君だけを拾い集めてつなげて部屋中に映して眺めながら込み上げる痛みで君を確かめている Oh, la 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 Oh, la 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 la光も水も吸わなきライに腐敗した目も歯もない世界で胸の傷を塞いで並ぶ二つのグラス役割果たすこともなくそのままで君の触れたままで君のまま笑ってて欲しかっただけなのにそんなの涙の量がれるなら随分遅ればせながらやっと今君の隣まで追いついて見つけたのさBrave Girls буюу Ирэмгийн охид нэртэй охидын хамтлаг маань 2011 онд байгуулагдсан бөгөөд тэд байгуулагдсанаас хойш тэмчих алдар нэрэнд хүрч амжаагүй байсан бөгөөд 2017 онд гаргасан Rolling гэдэг дууныхаа лайв хувилбарыг YouTube channel дээр шинээр цацснаар тэдний хандлт огцом өссөн. Энэ нь юутай холбоотой вэ гэх юм бол Солонгосын цэргийн хуаранд айдлуудыг ингээ урилгаар дуулах санал тавихад айдлууд хинхэн очтгүй. Яагаад гэх юм бол цэргийн сургуулийн ийм хангамж муутай
Тэгээд өөрсдөнд нь ашигч бага ирдэг. Тэгээд байршил нь маш хол ойр орчин ингээд олон янзаас хамаарад айдолууд бага очдөг байтал Brave Girls маань өөрсдөнд нь ирсэн санал болгонд хүлээн зөвшөөрөөд тухайн газар болгон дээр өөрсдөө мээр очиод дуулж үзүүлбэрээ үзүүлдэг байсан. Энэхүү олон үзүүлбэр болгоны YouTube channel дээр цацдаг байсан бөгөөд 10 жилийн турш хоримтлагтан нэрсэн тэдний нэр хүндэд асар ихээр нөлөөлөд амжилтыг авчирсан гэж хэлж болно. За тэдний сүүлд гарсан Viran дуу бас нэлээд дажгүй явж байгаа. Үүнийг нетизенүүд үзэхдээ энэхүү дуу маань нуугцсан эрдэнэс байсан ингээд амар юм хүндэтгэж хайрлж сонсож байгаа. Энэ нь юутай холбоотой бүгд мэдж байгаа хаа. Энэ бол мэдээж Brave Girls-ийн өөрсдийнх хичээл зүтгэл хөтөлмөр байгаа. SM Entertainment-ийн Red Velvet хамтлагийн гишүүн дээр өөрийн анхны би даасан миний альбомыг гаргалаа. Уг альбомд нийт 5 дуу багтсан бөгөөд хамгийн сүүлд бичигдсэн дуу нь Like Water гэдэг дуу байгаа. Уг дууныхаа нэрээр тэрээр өөрийн цамгаа нэрлсэн байна. 내 어깨에 기대 눈을 감아도 돼 햇살은 내 눈썹에 내려앉았고 yeah, yeah.
그림 같아 가장 아름다운 세상은 My love is like water 네 아픈 곳을 채우는 내린 상처들을 감싸고 꼭 안아줘 널 다시 일어나게 해 I need you to hold me 정해져 있어 우린 서로 더 채워주고 도닥여 널 낫게 해 Like water 날 살아있게 해 너라는 힘이 I know And I just wanna thank you for believing in me 부서지는 듯 몰아쳐도 파도는 어느새 바다의 품으로 이 길의 끝이란 운명처럼 모두 내게 흐르고 있어 I want you to love me 네 아픈 나도 느껴져 부패인 상처들을 감싸고 안아줄게 널 다시 일어나게 해 I need you to hold me 정해져 있어 우리 서로 더 채워주고 도닥여 널 낫게 해 Always like water 넌 나를 비추네 Like your water to me 네가 눈 뜰 때쯤에 다 괜찮을 거야 Hype Entertainment туучин нэр нь Big Hit байсан бөгөөд энэхүү entertainment нь саяхан Scooter Brown-ы үүсгэн байгуулсан Ithaca Holdings-ыг 1.5 тэрбумаар худалдан авсан. Тэдний BTS ачаар амар их ашиг олж авах шиг байна. Энэхүү Hype Entertainment нь саяхан нэрээ сольсон бөгөөд өөрсдийнхөө барилгыг ч гэсэн солиод шинжилээд аймаар юм өндөр гоё шилэн барилгатай болсон байгаа. Энэхүү худалдаж авсан Ithaca Holdings-ийн SB Entertainment гэдэг project хариуцдаг бөгөөд тэрхүү агентлагт нь Justin Bieber, Ariana Grande, J Balvin, Demi Lovato гэх зэрэг амар юм алдартай одод хариалагддаг. Тэдгээр хариалагддаг одод нь ч гэсэн 1.5 тэрбумаас нь өөрсдөө гэсэн ашиг хүртэх болсон байгаа. BTS-ийн Spring Day дунд 4 сарын 5-нд 400 сая хандлт хүлээ. Энэ нь тэдний 400 саяас дээш авсан 12 дахь дуу боллоо. Харин энэхүү 12 дууны тэргүүлж байгаа дуу нь бол 3 жилийн өмнө гарсан DNA дуу 1.2 тэрбум үзэлттэй байгаа бол Boy With Love дуу 1 жилийн дотор 1.1 тэрбум хандлт авсан. 마음은 시간에 달려가네 홀로 남은 설국 열차 네 손잡고 지구 반대편까지 가 겨울을 끝내봐 그리움들이 얼마나 눈치를 내려야 그 봄날이 올까 더동을 떠드는 차
BTS-ийн 2020 оны 2 сарын 21-нд гарсан Map of the Soul 7 цомог нь хямдалтай үнээр дэлхийд дахинд нийт 12 сая хувь борлогдож, энэ жилийн хамгийн их борлуулалттай цомогоор шалгарлаа. BTS хамтлагийн Dynamite дуу нь Billboard-ийн Hot 100 сонгод 32 хоног дараалан байр эзэлж явсаар дуучин саяын Gangnam Style дууны рекордыг эвдлээ. Өөрөөр хэлбэл дэлхийд дахинд хамгийн олоодаа сонсогдсон Солонгос дуугаар шалгарлаа. Энэхүү рекордыг саяын Gangnam Style дуу нь 31 хоног байж эзэлжсэн бол манай BTS-ийн Dynamite дуу нь 32 хоног байж яллаа. Cause I'm in the stars tonight. So watch me bring the fire, set the night light. Shoes on, get up in the morning, cup of milk, let's rock and roll. Kink out, kick the drum, rolling on like a rolling stone. Sing song when I'm walking home, jump up to the top of the brown. Ding dong, call me on my phone, nice tea and I'll get my ping pong. This is getting heavy, can't hear the bass, boom, I'm ready. Life is sweet as honey, yeah, this beach chain like money. This go all alone, I'm into that, I'm good to go, I'm diamond, you know I glow up. Hey, so let's go. 'Cause I'm in the stars tonight, so watch me bring the fire, set the night light. Hey, shining through the city with a little funky soul. So I'ma light it up like dynamite. Whoa, bring a friend, join the crowd, whoever wanna come along. Word up, talk, just move right up the wall. They're like, sky's the light, so we dance to the break of dawn. Ladies and gentlemen, I got the medicine, so you should keep your eyes on the ball. This is getting heavy, can you hear the bass? Boom, I'm ready. Life is sweet as honey, yeah, this bitch chain like money. At this go overload, I'm into that, I'm good to go, I'm down, you know I glow. And let's go. 'Cause I'm in the stars tonight, so watch me bring the fire, set the night light. Hey, shining through the city with a little funky soul. So I'ma light it up like dynamite. Whoa, na-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 na. Life is dynamite. Na-n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 a. Life is dynamite. Shining through the city with a little funky soul. So I'ma light it up like dynamite. Whoa, da-na-na-na-na-na-na-na, eh. Da-na-na-na-na-na-na-na, eh. Da-na-na-na-na-na-na, eh. Light it up like dynamite. Da-na-na-na-na-na-na, eh. Da-na-na-na-na-na-na, eh. Da-na-na-na-na-na-na, eh. Light it up like dynamite. 'Cause I'm in stars tonight, so watch me bring the fire, set the night alight. Shining through the city with a little fucking soul. So I'ma light it up like dynamite. This is so watch me bring the fire, set the night alight. Shining through the city with a little fucking soul. So I'ma light it up like dynamite. За би одоо та нартай нэгэн киног танилцуулъя. Энэ нь Minari гэдэг нэртэй Солонгос жүжигчдийн тоглосон Америк кино байгаа. Энэхүү кино маань анх 2020 оны 1 сарын 26-нд Sundance фестивалаар анх нээлттэй хийгээд 2021 оны 2 сарын 12-нд Америкт албан ёсоор нээлттэй хийсэн кино байгаамаа. Киноны үйл явдлыг тавьж ярих юм бол 1980-ад оны херийн дайнаар цагаачлаад Америк руу амьдрах гэж явсан нэгэн солонгос гэр бүлийн тухай гардаг байгаа. Уг гэр бүл маань 2 хүүхэдтэй эхнэр нөхөр болон нэг эмээгийн хамт. Эмээгийн дүрд манай алдарч жүжигчин Юм Южун ихч маань тоглосон байгаа. Эмээгийн дүрээр та нар сайн таних баха. За өнөөдрийн дугаартаа хамт исэн та нартай баярлалаа.
бид эхнийхээ дугаарыг ийм гоё орчинтай Ванте кафегаас бэлдэж хүргэлээ. Баяртай.